үзэгчтэй ингээд халамцуу яриа нэвтрүүлгийн маань ээлжид дугаар их эхлэж байна. Манай өнөөдрийн эрхэм зочин болвоос X-News Production-ы жүжигчин Чинзо. За, ёо эс. Амг зүрх сатуулаач тийм шүү дээ. Гэлцэг. За, сайхан хаваржиж байна уу Чинзо минь? Сайхан. Түн ажиллаа хийж гүүгээл. Ажиллаа хийж гүүгээл юм аа хийж. Тэгэж явчихлаа. За. Нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч хөрөлцөж ирсэн. Чинзодоо маш их баярлалаа. Одоо тэгээд юуг нь хүлээх вэ? Хадамцсан яриа нэвтрүүлгийн ерөнхий ивентэд гэгч Жубровка. Энэ бол Жубровкагийн маань одоо Пермөв одоо тийм төрлөнд байгаа Чарна. Пермөв Чарна гэдэг нэр тий. Нүүрсэн шүүлтүүртэй хамгийн дээд зэрэглэлийн экспертээр хийдэг ийм сархад байгаа. За тэгээд тоо удахгүй сар шин маань болох гэж байна ингээ Чинзодоо. За баярлалаа хаа. Өөч. За мөн халамцсан яриа нэвтрүүлгийн маань ивент тэтгэгч хамтран ажиллагч Mega Electronics-ийн маань гарын бэлэг. За нөгөөх нь хаа байна. За гарын бэлэг энд нь болохоор за ийм юу байгаа? Сэндвич мейкер. Сэндвич нийлүүлээ. Тэг нийлүүлээд ингэж яадаг. За ингээд Ямар их юм үгдээ. За Mega Electronics-ийнхоо гарын бэлгийг гардуулаад өгчнөө. Баярлалаа. Ааха. За мөн энд амтлагааны журмаар манай Reunit гээд Италийн 75 жилийн түүхтэй ийм вино байгаа. Тунуудахгүй хоёлаа задлаад сайхан амтлагаа явуулна бас сайхан ууна. Тэгээ Reunit бол 75 жилийн түүхтэй ийм вино байгаа. За Reunit-ийг бэлгийг гардуулаад өгчнөө. Алуу энд бас юу вэ? Манай World Wine компани маань энэ Divine гээд Францын энэ сархтыг мөн оруулж ирдэг. Тэгээд энэхүү Divine гэдэг сархад маань бол одоо бурханлаг гэсэн нэрний утгатай ийм сархад байдаг юм билээ. 5 удаагийн шүүлтүүр бүхий одоо ийм сайн чанарын сархад байдаг. За Divine ингээд дуудаад өгчнөө. Энд болохоор бас за энд юу вэ? Юу вэ? Био шасарган байна. Манай нэвтрүүлэгтээ тэр цаанчин байж хамтарч ажилладаг мөн одоо жанчивлан аршаан гэдэг манай жанчивлан аршааныхан маань одоо энэ био шасарганыг бас үйлдвэрлэдэг өтгөрүүлсэн 100% өтгөрүүлсэн шүүс. За ингээд за цааш дахиад дотор нь дахиад бүр 2 3 бэ. Бүр ингээд доош нь тавьчих уу? Эсвэл тийхгүй бол бас хит их ингээд сүндэрлээд хоёулынгийнх нь юмнуудыг хаагаад байж магадгүй шүү тий. Цагаан сараар энэ давхарг болчихлаа. Баярлалаа. Та бас энийг бэлгэлж байгаа компани хамт олондоо маш их баярлалаа. За одоо ингэж хаваад л одоо үзэж тараа шүү дээ Шинзотогоо. Энэ цааш уу? Виски биш. Цааш уу? Виски. За одоо юу хөлөөх хэвтэй. Нөгөө нүүрсэн шүүлтүүртэй Жубровкогийнхоо Чарнаг задлаад л нүүрсэн шүүлтүүртэй гэхээр чи ойлгож байна уу? Ойлгож байна. Тамхи шиг үстэй. Одоо нөгөө тамхины дунд нэг өөр гайхлаа. Тэрийг л хэлж байгаа юмстай тийм нүүрсэн тэгээ тийм шүүлтүүртэй тэгэл тэрүүгээр архиа шүүгээл дундуур нь оруулаад. Өөр юм байт юм уу? Эсвэл нөгөө 30 анданд байдаг шиг нүүрсэн юм болоо. Аюу яриад байгаа. Би өөрөө тайлбарлаад өгөө. Гэхдээ яг одоо зөвхөн нөгөө нүүрсэн шүүлтүүртэй гэхээр одоо миний ойлгож байгаагаар би арай нэг жоохон ойлгож тайлбарлах шиг байна. Хүмүүс чинь ингээд шаардахгүйгээр нүүрсэн юм уугаад идэв үстэй. Ийм шүүтчих юм уу те? Юу фүгэ хаач өөрөө нүүрсэн юм уу? За би дугаа байж яах юм. Би дугаа ингээ хараа. За нүүр улаагаад уухаас өмнө улаагаад. Би өөрөө ч уушраа болохоо байлаа. Энийг хасчих болох уу? За би өөрөө ч уушраа болохоо Шинзо минь. Ямар ч байсан нүүрсэн шүүлтүүртэй Жубровкогийн одоо ийм дээд зэрэглэлийн сархад байгаа. За ингээд хадамцсан өрөөний нэвтрүүлгийнхээ эхний раундыг хоёлоо барья.
За, анхаар мотор явлаа. Шууд уу. Шууд шүү дээ. Өө цаанаасаа юу жаншуулангаа хажуудаа. Оо, за. Алив. Задлаа тавьчих юм аа. Усны Оо, ийм хурд яаралтай юм уу? яаралтай болж шиг. Хизээ уух гэдэг. Сэтэрэ. За. Энэ бас үнэхээр хөгжилтэй юм шиг. Яана. Тасраа гарах үед би ч дууж чаддгүй шүү дээ. Ууч чадахгүй юу? Ер нь муу. Ер нь муу. Ер нь муу. Ааха. Тийм тэгэж тэг юм. Уугаад бэдгүй. Хамгийн гол нь яг энийг ингэж амар уугаад энүүгээрээ даруулах үед Гэсэг бодож илээ наадах чинь. За ингэж гараад барилттай зүг барих болов. Ингэ. За мотор. За. Хахаа ажил төрөлд амжилт хүсье. За. Нэвтрүүлэгтээ үзсэнд баярлалаа. Ойр дуулцаагүй сайхан эрүүл мэнд үзэгчдэд бас сар шинийн мэнд хүргэе. Тэ сайхан шин дээрээ Монгол түмний минь хамгийн том сайхан баяр шүү дээ. Тий яг үнэ. За. Халамцсан ярианы нэвтрүүлгийн ерөнхий ивент төгч Польшийн алдарт Зубровка. Халамцсан ярианы нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Польшийн алдарт Зубровка. Польшийн алдарт Зубровкагийн маань Чарна гэдэг энэхүү премиум төрлийг та бүхэндээ танилцуулж байна. Энэхүү Чарна гэдэг одоо дэд зэрэглэлийн төрөл нь болбоос нүүрсэн шүүлтүүртэй гэдгээр маш их онцлог байгаамаа. Тэгээ нүүрсэн шүүлтүүртэй гэхээр бол мэдээж энэ бол маш дэд зэрэглэлийн спиртээр хийж гайхалтай нүүрсэн шүүлтүүрээр хийдэг ийм төрөл байгаа. Зубровкаг бол ямар сайн чанартай сархад вэ гэдгийг бол манай нэвтрүүлэг үзэж байгаа түмэн маань бол маш сайн мэддэг болсон. Тэгтэл дээрээс нь дахиад бүр нэмээд Зубровкагийн сайн төрөл дотроо дахиад премиум төрөл гэхээр бол бүр ойлгомжтой гэсэн үг шүү дээ. За ингээд Зубровкагийн премиум төрөл болон Чарнаг та бүхэндээ санал болгоё. За сүүлийн сонь сарж хачин юутай сайхан хаалаач. За сүүлийн үеийн сонин гэх юм бол одоо дүүн миний нэг төсөн дуу гадаадд амьдарч байгаад тэгээ Монголд ирээд тэгээ бид нэг одоо Солонгос нэг дөрвөн хаалны газар ажиллаултаа. За. Тэгээ одоо нэг 2-3 салбартаа Мойсийн 4-р байр соёл урлагийн сургуулийн баруун талд сургуулийн хажууд нийс нэгийг. Тийм төгсөн сургуулаа. Нөгөөх нь болохоор Төмөр замын тэнд 3 газар нэж Энка стрит фуд гэдэг баг мэд хүмүүс мэдэх баха. Ерөнхийдөө тэрийгээ дүүтэг хамт тэгээд хажуугаар нь X-Studio-ийн уран бүтээлүүд ажлын төлөвлөгөөнүүдэд оролцоод энэ жил чинь нөгөө манай продакшны 30 жил яа. 30 жил яа. За. 30 жилээр та бидэд орох юм биш гэдэг. Юу гэлээ гэж бодлоо шүү дээ. Кастрын өш гэдэг. Тэгээ 30 жил яа. Тэгээ 30 жилийн түүхтэй хамтлагч чинь би одоо 18 жил нь хамт. 18 жил. Тэгэхээр ер нь X-Studio-д ажиллаж байсан уран бүтээлчүүдээс хамгийн удаан. Тийм биш үү те? Тий. Тэгэхээр би чи бүр ингээд X-Studio-д одоо туслахаасаа ахуулаад тий тайз зөөхөөс ахуулаад л ерөөсөө оюутан байхаа сайн юм уу? Тий шүү дээ. 2 дугаар курс төгсөөл хүрсэн баг. Анх ч нөө темках хүрчээл. За гудамж мэдрэлээ зогсож, сард гудамж мэдрэлээ зогсож байсан чинь темках яриад тайз зөө очоод энд нэг байж хараа яв. Тэгэл заахаа гэж очоод. Тэгэл тайз зөөсөн дараагийн тоглолтноос нь онаах би угаас X-Studio-д орно гэж бодоогүй юм чи өөрийн тоглолтод тайз зөөчөөд явах юм бол гэсэн чи онаах хараа. Ахын дараагийн тоглолтод орох уу хүрээд ирээрээ гэдэг. Тэгээд би чи X-Studio-д анх тайз зөөгөл бүжиглээл. Энд нөө темп хахад нэр чи мөөжгөх. Манай X-Studio-ийн мөөжгөө. Мөөжгөх хадэр чи наа чи рэп бүжиглдэг гээл. Тэгэл анх бүжиглээл орж байгаа. Тэгээд албан ёсоор сургуулаа төгсөөл аглах онаах одногч энэ гурвч ингээд сууж байгаа л намайг урдаа суулгаад. За ингээд чамайг X-Studio-с албан ёсоор тусгай найруулагчаар авч байна. Чи ажиллах уу гэдэг. За. Тийм тэгэл анх албан ёсоор орж ирсэн. Тэрнээс өмнө ингээд одоо дагалдан ингээд намаа ажиглаад ирсэн байж тээ. За энэ хүүхдүүд нь юу хийдэг хүүхд вэ ингээд яадаг хүүхд вэ гэдэг. Өмнө байр маар хөдөлгдөг байна уу үгүй байна уу гэдэг. Тэ бүх юм муу сайн энэ бүгдийг ажиглаа л байгаа. Тэг хажуугаар танихгүй өнгөрж байгаа юм шиг мөртлөө ингээд намаа хараад ирсэн. Тэгэл ястаа юугаач мэдэхгүй мангар цаах их ч нарын хангаар дээр ирсэн дээ. Чингомор юу хаана өссөн юм бэ? Би чинь таван бодлох. За. Хоёулаа бол гарал үүслэл бол нэгтэй л юм байна. Тий. Манайх чинь хуучин болвол тэр нэг 17 дугаар сургууль шүү дээ. Тий. 17-гийн яг урдталт нь театрын байр гэж байсан байхгүй юу? Тий. Тэгээ сүйд бол нурааж мураагаад байхгүй болоод урагшаага бүгд
нөгөө байр савнд орцгоо явсан. Танах хааны. Манайх чинь таван буудал. Ааха. Таван буудлын станц гэж мэдгүй та. Тав буудлын станц. Яг нөө Таржа буусны нэг юм шар станц байдаг. За тийм. Яг тэнд байсан байхгүй. Яг тэнд чинь доотлол нөгөө нийтийн байр гэж байдаг гэсэн байхгүй. Нөгөө тээвэрчдийн нийтийн байр. Манай өвөө чинь нөгөө аавын аав болохоор насаараа тээвэр Монгол улсын одоо 400 800 тээвэр хийсэн байдаг байхгүй. Тэгээд тэр байранд бид нар анх очиод тэгээд тэнд амьдрал. Дунд нь бас нэг Сэлэнг аймгийн Жавхлан цуманд ээж аваа шүү. Манай ээж багш захирдаар очиод тэнд нэг 4 жил 4-5 жил байсан. Тэгэл ер нь 5 бодол 6 бодол гээл. Одоо манай цоом ах ч манад итлгүй шүү дээ. Цоомоо тий нөгөө юуныхаа замынхаа бол цоомыг чи хойдолтой шүү дээ тий. Түшгээх болохоор замын доороо. Замын доороо тий. Ааха. Тэгвэл баг нөгөө цоомоо эднэр чи юу лээ нөгөө 35 дугаар сургууль үү? Тий тэр төгссөн. Намайг бага ингэдэг байхад цоом ах чинь 10 төгссөн байхгүй юу? Би чи одоо 2 дугаар анги байлуу? 3 ч байлуу. Тэгэхэд цоом ах төгсөж ийсэн. Тэгэхээр цоом ахын бүр сайн мэд. Манай ээж чи цоом ахын багш. Айгуу сайн багын л мэддэг байсан тэгэл. Зүг. Тэгэхээр можох таад нэг үе гэсэн үг үү? Тий, можох ах чи миний дээдлийн дээдл. Дээдлийн. Тэгээ сууйс дэрсэн чи можох ах өөй нутгийн дүү гэж харж байгаа. Тэгээ манай үеийн түшгэ ах одоо түшгэ ах чинь болохоор одоо манай миний бүжгэлдэг байсан үе дээдлийн үе нөхгүй. Одоо та нар мэдэх хаа хүнийх хэтрийг мэдэн шүү. Тий хүнээ. Тий мистри хүнээ. Бямбаах түшгэ хооги гэл. Тэдний шин доотлолт нь халзаах малзаах ингээд тэдний шин доотлолт нь бий байхгүй. Тийм бүжгэлдэг байсан. Тэгэхээр ингээд одоо ингээд түшгээх, цоомаах, можохаах ингээд энэ манай хойч хэлэх бүгд ингээд нэг юм тойрог хүмүүс ахгүй бүгд хар багасаа энийгээ ингээд хараад үлгэрдүүрэл аваад явдаг. Ер нь урлагийн хүн болъё гэсэн дандаа можохаах төр очдог, зүйл цоомаах төр очдог. Ахаа ингээд мэн одоо яах вэ хүү гэл. Нөгөө нутагийнхаа нэгэндээ аим байдэн шүү дээ. Нэгэндээ аим. Яг тэр шиг манай 5 дугаар бодлого яг тийм баг. Нэгэндээ аим хаач явсан тэгэл энийгээ татаал аль чи нааш чи ингээд тэгээд гэл цугдраал одоо ингээд тийм хүмүүсийн дунд өссөн. Гэтэ хүн тал дээр бол бас л юу штэ юм байна. Тэрийг одоо яриад явах уу? Юугүй тэрийг одоо яриад явах уу? Бас л чанга тош штэ бас сайхан. Тэгэн гутаа одоо соёл урлагийн сургуульд ороод хэн багш ангиг төгссөн юм? Би чи соёл урлагийн сургуульд ганы өгш ангиг. Ганы өгш ангиг. Монгол Улсын Улсын гавь зүтгэгч найдан гамыг багш ангиг. Ардын багш. Тий. Одоо манай ангийнхан чинь ган чимэг Барса. Одоо өмнө танаа нэвтрүүлэгт ордог. Өмнө яг миний өмнөх ордог. Тийм үү? Тийм Барса. Ган чимэг. Тэгээд нөө Мөрөөдлийн театрын Баярмаа. Тий. Одоо та мэдэх ах нөө цоомоо, цоожоо, бямба, жижигэ гээд. Тий. Тэд чинь бүгд манай байхгүй. Одоо Амри танаа ингэ. Тий, Амри. Одоо нөгөө оюунлагын отгоо. Мангараар. Тий, мангараар. Эдгээр чинь бүгд манай. Тэгээ болтоо, Тамира. Танай анги чинь тэгвэл бас их дажгүй анги төгссөн юм биш үү? Бүгд л ер нь баг ихэнх нь уран бүтээлч болоод уран бүтээлээ явж байгаа юм биш үү? Ер нь манай ингээд уран бүтээлээс хол байгаа хүн за нэг гарын уранд л байгаа. Нэг 5 уранд баг багтахгүй те. Бусд нь бүгд л уран бүтээлээ гээл. Тийм юм. Гэтэ бид нар чинь яг 33-аа нэгдүгээр курст ороод дөрүүлээ төгссөн шүү дээ. Дөрүүлээ төгссөн шүү дээ. Тэгээ бусна гэж. Дээрээс орчихгүй. Одоо нэг төгснүүд нь дээрээс орж ирээд бусд нь доошоо ороод цахилгуутаал доошоо ороод хөөгдөөл. Тэр хамгийн сүүлийн сахилгууд дээр чинь би гэртээ унтаж таарад. Хичээлээ тасалж унтаж таараад тэгэл аврагдаад би чи ганцаараа байна 3 охинтой. Тэгээд дээд курсээс ингээл болдоо молдоо барсаа оно идэрч орж ирэл. Тэгэл манай ингэ төгсөж ирсэн. Амар халт юм биш үү? Халцал таараа штэ. 2-3 татгын юм байна. Халамцсан ярэ юм чи угаасаа Чэнзоо минь халамцсан гэж хоёр уулзаа байцтэй. Манай ангийнхан бол урлаг дээлтэй одоо урлаг таартай уран бүтээлчтэй аягүй хаа. Бүгдээрээ сайн сайхан уран бүтээлээ хийгээд бүгдээрээ нэгнийгээ орцлаад нэгнтэйгээ хамт энэ уран бүтээл хийхэд нэгнийгээ дуудаад аль чи ингэ тоглоодох чи ингэ даваадах гээл. Тэгээ энэ би зүгээр бодчих намайг тойр явж байгаа хүмүүс дандаа сайн хүмүүс байт юм болоо та гэдэг. Манай ангийнхан ч гэсэн одоо ингээл яг анги дотор бодонгууд юусэн муу хүн байхгүй. Дандаа л сайхан сэтгэлтэй, зүв бодолтой, зүв замтай тэгэл энийхээ төлөө өгсөн сэтгэлтэй, шин сэтгэлээсээ юмны төлөө дайшилж чаддаг.
ангийнхныгаа ингээд бодонгууд ямар ч энэ онаах тэгдэж чинь ядаргаатай нэг дүүрөө хайгаал ингээр манай ангийнх ингээд эдний ангид дөрөөс муу амтан байхгүй бүгдээрээ л барыг ардын түвч чинь гараач үччихэнгүүд энийг юм ядаргаах чи цаашаа байж гээ би ч ангийнхныгаа шахчих гад юмд ороогүй нөхдүүдээ шахчих манай анги тийм байгаа штэ үүст гоо сайхан гэж зүгээр дагинахаа гээл чи бол гээл Өш нэр онаах гэснээс Чензо. Ер нь ингээд анх нийт одоо арт түмэнд ингээд юм Чензо гэдэг нэг нөхөр X-News production байгаад тэгээд тэр нь бас нэг жоохон бүтлийн хувьд жоохон хомсдолтой байсан гэдэг тийм зохиомол онгоонуудыг ярьсаар байгаад хүнд хүрэгцэн хүн бол ялж авахгүй онаах штэ. Тэ онаах мөөжгөх хэд ярьсан баг. Манай мөөжгөх яриад аглах яриад. Эний чи хамгийн ихнийх нь Темках ярьсан байхгүй. За юу гэж ярьсан? Темках түүх хоёр нөгөө юуны хэм блэ? Санжаа биш. Ягаад нэг бүүнрөө суучаал юм яриад идэг. Онаах хөстэй хоёр орцсон. Санжигийн шоу баха. Чи солиорч чинь. За ямар ч байсан нэг тийм шоу. За тий ямар ч гэсэн тийм шоу. Ороод өглөө босоод ирсэн чил амар пост комментмейшн хийгээд бүр гайхаад. За юу болоод байгаа юм бэ гэдэг. Тэгсэн чил найзуудтай чамаг ихтэй амар ярьсан байртаа ороод үзмэсгээд. Тэгээ ороо харсан чинь харин Темках юу ярьсан. Тэг чи уул нь яг зүгээр л X-News дотор л яриад нийтдэг л юм аахгүй юу? Ер нь бол тэрийг л ингээд гаргаа хийцэн. Тэгэл нэг битэн чи оноо хайраад аглуу хайраад. Тэгээ би ч анхстай амар хичээл. Бүү санаа зовол. За одоо ингээд ер нь миний дурлагт байх карьерч байх. Карьерсэч юм. Огас карьертэй ч байсан биш. Их зүгтэй карьерсэч байсан биш. X-News-тэй л яг тэгэхээр X-News-д бол том штэ. X-News-д бол бужигнуул штэ. Бужигнуул тэгэл гэдэг бүгдийг хөдөлгөөд бүгдийг ингээд хамаг ажлын ингээд наан цаана болгоод тэгэл тэгээд би сэтгэлээр унасуу. Сэтгэлээр унаад гэртээс гарч гарахгүй гэл яана гэл. Тэгсэн чи ээж тэгдэг байхгүй. Нэг хүн чи ямар хүн алдсан биш, хүрээд талцсан биш та. Сүртэй. Юм сүртэй яа. Ийм юм дээр чамаа хүн хараад инээж гойцтэй. Инээмсгэлж чинь, инээж ярьж шít. Ууралж ярих чи ондоо байхгүй юу гэсэн. Ааха. Тэгэл нэр ингээ бодсон чинь нэр хүн хүнийг инээж ярих чинь гоё. Өөр тий. Ууралж одоо уцаарлаж тэрийг үзий ядаж ярина гэдэг чинь бас нэг өөр. Тий. Тэгэхээр намайг инээж байгаа учраас юм байна. Тэгэл одоо яг тэгэл ясгээс сүүлдээ хүмүүс аягүй их таньдаг болоод хүмүүс мэддэг болоод тэгсэн чинь сүүлдээ өөрөө тэрэндээ хөөрөөд хамтаа аха тэгээ ярьчаарэ гэж. Тэнийг хүүд. Тэгсэн чинь ахнаа юу одоо бүр даварцаа. Одоо бүр энийг сүүлдээ өөр Чензогийн PR-ыг хийгээ явж байгаа нөгөө чиний PR-ыг бид нар үнгүй хийгээд байна. Манай бондгорын талигаш ноён бондгорын PR-ыг чинь яг жавхлан хийж явдаг гэсэн байхгүй юу. Тэгэл жавхлан ч тайзан дээр гараад ингэхээр бондгорын одоо онгойг ярина. Тэгсэн чинь манай бондгор нэг удаа тэгээд мэгээд ингээл ярьдаг. Тэгсэн чинь нэрээ яг гоо тэр чинь бол ганцхан жавхлан яриад яваад байгаа шүү дээ. Бондгорын PR-ыг. Тэгсэн чинь ч юм бол амар байгаа. Хошуурдынхаа тэр чигээр. Хошуурдынхаа тэр чигээр чиний PR-ыг хийж явдаг. Яа. Тэгээд дүүн бодсон. Энэ дээр бас ингээл би ч ингээл X-News харьяа албанд байгаа шүү дээ. Туслах найруулагчийн тэгэл тайсны одоо юу гэдэг ерөнхийдөө одоо кино хийх юм бол зургийн дараагаар ажиллана. Тэгээд талбайн зохион байгуулагч гэж бүх юмыг ингээл ерөөсө арын бүх юмыг би зохицуулдаг тий. Тэгээд манай зоргоо би ингээд баясаа би бүгд зохицуулдаг. Тэгээд би нэг ээж аваас заяагчсан нэг тийм нэг юм эхэлчих юм бол энэний ард би заавал гарна тий. Энэ дунд ямар нэг юм бэрхшээл байх надад хамаагүй. Миний ард би заавал гарна гэсэн нэг тийм бодолтой байдаг байхгүй юу. Тэгээд ер нь тэгээ сүйд ковидын үеэр нэг жоохон сэтгэлээр унаал. Одоо ингээд бүгдээрээ гэхдээ байсан шүү дээ ковид үеэр. Тэгэл би бодсон баг. Олон жил урлагийн төлөө урлаг гэж сэтгэлээ. Яг өнөөдөр талхны мөнгө сууж байгаа байхгүй. Ковид тий. Энэ жил. Өөний хичээл зүтгэх одоо нэг ээж аавнууд тийг заадаг шүү. Чи зүтгээл гэх юм чамд амжилт ирнэ. Би тэрэн л итгэдэг хөлтөөсөн байхгүй юу. Тэгээ зүтгээл ах юм бол би мөнгөтэй болно, баян болно, амар болно, ингэн тэгнэ гэж том болно гэсэн. Тэгээ юмч бас нэг тийм зүтгэснээс бас байдаггүй тийм. Яг ковид үеэр дүүн тэгж бодсон баг. Зүтгэснээр байдгүй юм байна. Байдаггүй юм байна. За гэл. Тэгсэн чинь ингээл энэ чиндаан миндаа ингээл ийм гарч ирээ. Тэгээд тэр дээр нь кино мэн хийж мэгээл ингээл дараа нь ингээд ирээ бодож байгаа байхгүй юу. За бурхан бас ингэт юм байна. Хүний шалгад юм байна. Аха. Тэ? Хүний шалгад юм байна.
зорж үзүүлт юм байна, үсгэдэг юм байна, тий, ядраад юм байна, гологдуулт юм байна. Энэ олон шалгуураас унахгүйгээр одоо унана гэдэг нь магадгүй гудамжны архич болоод ч юм уу, эсвэл ямар орлоод ч юм уу, тий. Унахгүйгээр зүтгээд авангууд бурхан эцсийн дүн дээр нь за одоо энд бяцхан шагнал өгье. Магадгүй анх надад эвгүй санагддаг байсан ч гэсэн одоо намайг хүн болгон хайрлаж гарч байгаа нь амар гой бахархалтай. Яг үнэ. Тий. Энэ миний 16 жил, 18 жил урлагт зүтгэсний ач гавья. Үнэнч байсны гавья. Тэ чин сэтгэлтэй байсны гавья. Шантраад болигээд хаяагүй гавья. Яг үнэ. Тэ хаяагүй гавья. Би дүүн бол тэгж боддог байхгүй. Тэгэл одоо X үз. Би ингээд энэ тэнд очиж одоо хүмүүсийн хав тэр хүмүүний сонголтолтой. Би болохоор дүүн ер нь ийш тийш явах дурггүй. Яг нэг юмсынхаа одоо түн хэлсэн шүү дээ. Эцсийн үздэг гэдэг шиг. Би X үз. Анхал намайг юуч мэдгүй 10 хэд дуугт орж ирсэн. Би энд эцэг үз. Гэж боддог байсан. Тэгээ одоо хүртэл ингээл явж байна. Тэгэл магадгүй энэ ингээд миний амьдрал өнгөрсөн амьдрал тэгээд бодгоо айгүй их юм ойлгодог болсон байна. Ухаардаг болсон байна. Юм боддог болсон байна. Тэ тогтдог болсон байна. Агч нараас маш их юм сурцсан байна. Тэрнээс дүүн бол бас сайхан гар байсан шүү дээ. Салахгүй. Хөдөлгөөнд нэг газар минут байж чаддгүй. Юусоо нэг өрөмний өчгийг өрөмний юусоо энэ тэнд очиод ингээд та ямар сандаа ингээд машинаас буулгаал юу энэ миний өршөн гэхэд хүмүүс гэдэг тайхаараа тэнд борж ирсэн. тийм хурдтай. Тийм хурдтай баа гэл. Тэгэл үеэл ахтуудаа уулан дээр гараад за уулгацгаа гэдэг булгаар гэхэд хи баа гэдэг ингээд хахад доо. Онгоцноо чархтаа онголтол. Тийм хүүхдээс юм. Ерөөсөө ээж ингээд яана энэ хүүхдийг хизээ өгөх болоо гэл. Тийм сонио. Дандаа ингээд нэг юм Биш нэг энийгэж байгаа юм байхгүй юу? Хоёул ойролцоол байсан. За л хоёр аль нэг авах. Тийм хүүхэд байсан. Хадамцын ярианы нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Польшийн алдарт Зубровка. Хадамцын ярианы нэвтрүүлгийн ивент төв шавтран ажиллагч алдарт Жанчивлан Аршааныг та бүхэндээ санд болгоё. Жанчивлан Аршаан бол одоо бид бүхэн бол одоо эрт дээр үеэсээ хэрэглэж ирсэн гайхалтай аршаан байгаа. Тэгээ миний хувьд ч гэсэн би бол уудагд байсан нөгөө нойр улчирхаанд сайн гээл тийм ээ. За мөн ходоод гидсний үйл ажиллагаа уусны маргааш бол одоо ерөөсө Жанчивлан шиг хэрэгтэй юм бол байхгүй шүү дээ манайхаа. Тэгэл одоо бодисын солилцоо гэл одоо хүний бие ерөөсө хэрэгтэй бүхий л эрдэс бодисыг та бүхэн Жанчивлан Аршаана ууснаар нөхөх боломжтой юм шүү. Жанчивлан. Ваап энэ миний нэг хэд настай байсан ч юм дээр нэг төрсөн өдрөөр аюу гоё юм космос гэдэг нэг юм дугаа авч өгч. Хойд энэ год ам цусланд. Өөз. Тэгээ явт. Нөгөө яг нөгөө дугууг нь аваад яг уулын орой дээрээс доошгоо манай энэ хойшгоо уулын оройн ч байхгүй. Гэхдээ энэ том өндөр уулалтайг нь год ам зүгээр наадлахын баг нэг доп байдаг шүү дээ. За тий. Яг тэгтэл тэр чинь амар юм харагдаж байгаа шүү дээ. Яг тэндээс нь шаагаал шууд айл араас нь цөм шаагаал айл дотор сэрж байгаа шүү дээ. Тэгээд одоо энэ миний ингээл миний бол та бүхэн баг ойр айдхан байсан юм байна тий. Айдхан. Ерөөсөө айц гэж мэдээ тийм байхгүй шүү. Байхгүй ерөөсөө ингээд шууд бариад тас гэж ямар сандаа тарилаа бус явж байхад араас нь гүйчихвэл тарилаа буснаад унтраач шүү дээ. Маа татал ингээд яана тогнц хөлөө хүл яана. Тий. Тийм тэнэг. Одоо энэ наран мөх биш. Тий. Энэ наран мөх манай битэрч нэг хамтлын багын найзтай байхгүй юу? За. Энэ чинь тарилаа бусны араас зүгж жагаад одоо ингээд толхон дээрээ соригдсон шүү дээ. Тий, накаг тий. Тий, ингээд яраа. Тийм юм уу? Тий шүү дээ. Тийм сахилахгүй нөхдөөч чинь тэгээд ямар өдий зэрэгтэй явж байгаа нэг юм да. Амьд байгаа нэг юм. Амьд байгаа нэг юм да тий. Энэ гоё. Хоёлаа өнөөдөр Шинзо одоо нөгөө нэг Тэмэтэ өшөөний яг эсрэг талд байрлах Грация гэдэг гоё Итали хоолны ресторанаас нэвтрүүлгээ бэлдэж байна. Эднийх бол үнэхээр гоё. Одоо ёстой жинхэнэ нөгөө гоё Итали пицца, паста гэл одоо ингээл Европ амтыг эднийхээс л ирж амтлаа шүү дээ. Янзтай. Энэ одоо бүргэр нь бас л галзуул юм баг шиг байна. Ганцгар юм биш тий. Ганцгар юм байна.
Хоолнд ер нь Чинзо хэрэг чи? Гайгүй. Сайн уу? Сайн. Хийхтэй сайн. Хөгтөө сайн уу? Оо зөө. Дажгүй хоол юм. Ааха. Доо хоёрын пицца насна. Тэр уртлын 5 гаа. Уртлын наа 5 дээр чи. Зүгээр тэгтэж бас л энэ үед үж бас гоё хүн шүү. Хаш манайхаа ингээд эрэкэ дарсан биз. Дарсан байгаа ч тий одоо алцаа улаач явж энэ чинь нахаа ингээд салаа унчлаа. Эрэкэ дараагүй дуу муугаа аваагүй байх үү дээ. Бах уу. Айгу хаа. Гайгүй. Энд нь юу нэ шүү. Тэр намайг ганц өмөрдөх хүн одногч. Ягс юм уу хөхт. Ягс миний хүүхдээ та нарыг ажиллаа. Та нар муусаа. Та нар бүтүүл гэдэг энэ хүн хамаг миний чинь бүтээдэн шүү. Бүтээдэн шүү аа. Бүхний чинь бүтээдэн шүү та нар зүгээр. Энэ сондо одногч. Гэснээс би нөө X төс даах ороход одногч гавьт үчиж байгаа те. Мундагч үчиж гэдгийг нь л мэдчихэж байгаа шүү дээ. Тэгээ орчоод дудаач 2 жил гарам болж исэн чи ээж надад. Энэ нэг хүчи X төсд байгаа юу? Байгаа явж байгаа гэсэн чинь. Энэ X төсний чинь жүжигчин одоо үүсгэн байгуулагч нар гавьяач одон чимэг гэж хүн байгаа ч тэгээд тэгдэг баг. Тийж байгаа яасан та гэсэн чинь. Одон ихч бит хоёрын одон ихч чинь ээж бит хоёр нэг сургуулийн багш нар байсан юм. Үзөө. Тэгсэн чинь 35 багш байсан юм байна. Тэгээ бүр багштай бүр хуурай ихчтэй хоёр байсан юм байна. Үзөө. Биш нөөний ээж нөө хамаг ямаа ярихгүй юм чинь ээж мэдхгүй явуулсан байна. Тэгсэн чинь однооч над ээж тэгдэг байхгүй. За миний энэ сайн хүн шүү. Өнөөхөө энэ их чигээ бити гомдоогоорой. Бити хайж яваарай. Хажууд нь ингээд ихчтэйгээ хамт байгаарай. Тэгээдсэн чинь одоо нөө Facebook мөг гэдэг энэ хүмүүс чинь хоорондоо ингээд холбогдсон юм байна л да. Тэгсэн чинь одноо их чи ээж нь бас тэгсэн. Энэ манаа муу оюунагийн хүү очсон байгаа шүү. Үзөө. Наамын хүүгээ нэг хүний тайтай хүн болгоод одноо минь хөөж туугаад явуулчихгүй хүн шиг одоо сайн хүн байна уу муу хүн байна уу хамаагүй хажуудаа чирээд яваарай гэсэн гинэ. Ямар гоё юм. Тэгэл одоо нэрээ энэ тий. Энэ юу нэ? За. Хартила. Ямар гоё юм. За гэлалаа. За баярлалаа. Би сая юу ярьж байлаа. Тэгээд бас одноогчийн ээж маань хүртэл тий манай ээж захиж өгөөд. Тий захиж өгөөд манай ээж надад захиад энийг би дүүн сүлд мэдсэн. Тий сүлд. Тэгээд бас X төстэй нэг хувь тохиол байсан байгаа. Энэ яг ингээд миний байсан байна. Гэр юм шиг. Тий. Яг миний гэр юм шиг. Миний байх стол газар. Тэгээд одоо сүлдэж гэсэн тэгэл X төсийн чинь доо. Тий. Бас ямар сонир тохиол вэ тий? За Чинзо минь хоолой дээр хоёлаа. За. Энэ ч гоё юм байна. Дараа хүүхдүүд оруулж ийднэ. Тасархаа. Халамцсан ярианы нэвтрүүлгийн ерөнхий ивент төгч Оршин алдарт Зубровка. Халамцсан ярианы нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтран ажиллагч Mega Electronics. Mega Electronics маань бол Улаанбаатар хотод 11 салбартай за мөн дархан Эрдэнэтэд нэг салбартай байгаа шүү гэдгийг та бүхэндээ хэлье. За та бүхэн сар шинийг тохиолдуулаад яг одоо миний өмнө байгаа за тий Honor X9 за нөгөө алдартай iPhone 17 Pro Max за тэгээд Huawei тийм ээ Pure 80 за тэгээд одоо Samsung Galaxy 25 гэд эдгээр утаснуудыг та бүхэн нийгмийн даатгал төлөх шаардлагагүйгээр за мөн урьдчилгаа төлөхгүйгээр одоо лизингийн маш боломжтой нөхцлөөр худалдаа авах боломжтой юм шүү. Mega Electronics-ийн хаягаар та бүхэн зочлоод хүссэн бараагаа сонгоорой. Энэ горлож чам. Хамт юм билээ шүү дээ нөх гоё. Хатуу биш. Гоё бутлаад бичлэггүйсэн мэт хоёлаа сайхан идэхгүй юу. Зүгээрээ. За санаа зовоод хүмүүс бас үзэж байгаа чинь энийг ямар аим хийдгийг гэдэг юм уу. Би хийдэггүй шүү. Өөрөө идэж байгаа юм чинь бэлгээ талчдаггүй. Тэгээд өөрөө ямар хүний амруу хийж байгаа шинж гар хөдрөөд байна. Менаас тийж яагаад
Гоё яриатай хүн шүү. Өөрөө. За. Тэгээ энэ манай Граци ресторанд бол бас энэ офсаар ажилладаг энэ европчууд айгүй их орж иж хооллох юм байна. Угаасаа яг нөгөө нэг нутагтаа бага амтыг тийм. Яг Европ бид хамтагдаж байна. Гоё гол. Худлаа биш яах өмнө. Би нөгөө Европоор экстүүстэй тоглолт хийсэн шүү дээ. Тэгэхээр яг л ийм гоё. Яг энийг идрэгт харж ирсэн байхгүй юу? Гоё холтой газар уу? Янз юм байна. Танах хэдүүлийн бэ эцэгхээс? Би чинь ээж аваасаа 2 дүүтэй. Дороо 2 дүүтэй. Айлын том юм биш. Айлын том. 2 эмэгтэй дүүтэй. Тэгээд тавлаа. Ямар сони айлын томууд чууг нь бол амар сууртай байдаг шүү дээ. Танах зүгээр би сөргүй байна уу? Танах зүгээр мангар хөлгөөнтэй томтой байж идэх гэж байгаа шиг. Манай өвөг чинь Орда Бадрах гэдэг нэртэй хүн байсан шүү дээ. Тэнд нутагта. Сая сүнс манай энэ өвөг чинь талаар мэдээлэл гарцсан байна. Сони юм гарцсан байна гэдэг. Ном байхгүй юу? Тэгээ манай удмын нэг ном байд юм байна. Тэгэхээр ном байд юм байна. Тэгээс чи өвөгийг би ингээд уншихгүй эндээс ингээд доош уншаараа гэсэн. Ингээд уншин чинь өвөг гарч байгаа байхгүй юу? Ингээд энэ Бадрах гэдэг юм хүн барилгын инженер юм байсан. Одоо ингээд ийм барилгуудыг ингэж барьсан. Одоо юу яаж байгаад мах хөшгөлж байгаад нэг хуруугаа хотлоо хийцэн. Тэгээд ингээд одоо байд юм үр хөвгтүүд ямар гэсэн байгаа гэж бичсэн. Би тэгээ бодчиход энэ алдлаа. Мах хөшгөлж байгаа хуруугаа. Хөшгөлж байгаа нэг хуруугаа хотлоод тахтай яа тийм биз дээ. Яаж ч тийм биз дээ хаа. Тэ. Тийм амар тэнийг мэдрэмжгүй юм ямар байт юм. Тэ. За ерөн зүгээр тэгэхээр хамгийн сүүлд одоо факторсон факт байна уу? Ер нь гайгүй болцсон уу? Гайгүй. Ер нь бол гайгүй шүү дээ. Тэгэл тэр хэд чамааг ерөөсө байнгын фактын дунд явдаг юм шиг л харин тэгж ярьдаг байхгүй юу? Үгүй шүү. Байнгын тэнд очиод бүдэрч унаал юм готол ямар нэг тийм юм байна тий. Харин тий. Бид нар ингээд яг ингэдэг одоо жишээлбэл ингээд би их төстөр ингээд өглөө орж ирж штэ. Тэгмээд оноох ингээд ажиглаад яах нөө хараад байхгүй. Тэгэл хүн би ч нөгөө яг тэ нөгөө найруулагч юм тэгэл хажуугаар нэг амар их ажил ингээд яар сандраад ингэхдээ төмпөс аваад тагс гэж унгаагаал нэг хүн гэдэг. Тэрэн дээр л хөгжөөд инээдээд байдаг байхгүй юу? Гэтэ ер нь тэрийг хүн болгоно л хижил байдаг. Ингээд хижил байдаг. Хүн чинь гол нь би ажиллаж хийх ёстой. Тэг дундаа л ингээд юм унгаагаан бол ах их нар чинь энэстэй ингэжлээ. Юу юм бэ? Тэг ажаал тий? Тааргүй. Ажаал ингээд яах нь их нөө гэд тэрэн дээр нь маазраал инээлтэл байж байхгүй юу? Ер нь тэгчээ одоо нэг X2 продакшнд орж ингээд ажиллаж эхэлснээс хойш ихэвчлэн л дандаа найруулагчийн ажил хийгээл гүгээд байсан байна уу? Тий, ер нь туслах найруулагч. Ер нь X2-ийн туслах найруулагч хийгээд бас бүжиглэн. Тэгтээ бас өөрөө жүжигчин мэргэжил төгссөн учраас ер нь бол бас таврал ойлгомжтой мэдж байгаа шүү дээ. Найруулагч тайзан дээр гарах болохгүй шүү дээ. Тий. Яагаад гэвэл бүт бүтэн тоглолт хариуцж өдөрж ажиллаж байгаа учраас. Тэгээд би ч нөгөө яг хагш нартай ирэхлээ шүү дээ. Хас номер гарна. Би номер гарна. Ийм тэгнээр бас төчний маяг их гэдэг байгаа шүү дээ. Компот нь байгаад байгаа юм чинь. Компот нь байгаад байгаа шүү дээ. Компот нь байгаад байгаа юм чинь би ийм тоглоно. Би ингэн би номер гэж гарна маань гээл. Тэгэл тоглолт эхлэхэд 5 номертой байх юм бол 5 номер дээр нь гардыг. Тэгээ гараад багтлаа шүү дээ. Нөгөө тайсан дээр байх хүмүүс гэрэл мэрэл унтарч мунтрал янз бүр болол. Тэгээ тоглолт харангууд загнуулна шүү дээ ахш нартай. Гарна гээд дальжгаад байсан. Яасан чи? Би арын ажил чи асуудалгүй би зохицуулна гэдсэн гээд. Тэгээд номеруудаа гасуулж байгаа юм чи. Тэгээ ганц нэг номеруудаа асуулаа. Тэгээд яг бас аргүй биш. 5 номер байлаа гэхэд хоёрт нь ороод гарч байгаа юм чи. Тэгээ би X2 кинонд хэр явдаг юм бэ ер нь чинь цаа. Дүүн одоо яг кино минонд гээд одоо явна гэхээр би ч одоо ингэж удангууд ингэж юм байна. Би ч оюутан байхаас ахвал X2-д ороод хойд жошоорлогч лаг байсан шүү дээ. Одоо ч лаг хэвээрээ байгаа. Тэгэл энэ олон жилийн хугацаанд чинь жилд ингээл ашиг тоглолттой явах боломж байхгүй. Ийш тийш ер нь ийш тийш хазах боломж байхгүй. Тэгэл яг X2 кино байвал кинонд явна.
юу тоглолтонд явна, жүжиг хөвөл жүжигэндээ явна. Тэгээд тэрнээс гадна сүүлд бол Хүрлээхын кинонд явсан. Хүрлээхын 2 3 кинонд, Мужийнхаа 1 кинонд орсон. Нэг тийм олон кинонд бол явж чадаагүй. Явандаа бол явнаа. Тэгээд явж байгаа. Хүрлээхын киноны зургийн дараагаар яваад, дараа нь Бараахын улаан ангитад бас зургийн дараагаар яваад. Гэтэ хүн юу найжсэн юм а чаддсан билээ шүү дээ. Яг үнэндээ би ч нэгэл Бараах зачи зургийн дараах хий. 16 киноных шүү дээ. Нөгөө сүүний хайрыг битгий гомдоо гэх. Тийм сүүнийг нь тоглолт. Сүүнийг нь тоглолдог тий. 16 кино. Чи зургийн дараагаар яваад. Шок юм уу? Би яаж чаддаг юм гоо тийм чадахгүй. Өнгөө чинь чи чадна би. Ханчаамд итгэж байгаа шүү. Чи чадна гэл. Тэгэл би ч нөө юм уцтай. Уснаа. Тэгэл ганцаараа авах гэсэн. Туслах мөслөх байхгүй тэгээд ганцаараа 16 ангитай. Дуусгаад тэгэл онох авшаа хэн гараа хатна. Би чамаа мэдсэн ханчам мэдсэн учраас чамааг энд ажиллуулсан шүү. Тэгэл ер нь зургийн дарга эхэлсэн байхгүй. Тэгэл Хүрлээх алуу чи яв гэж Хүрлээх дуудаал чи ингээл. Тэгэл Хүрлээх ганц хоёр кинонд яваал. Мууч хахын кинонд яваал. Ер нь бол киноны ажил тэгж хийсэн. Тэрнээс өмнө бол дандаа X үзсэн. Тайцны X үзэн жүжигэн. За чинь сайхан хоолой дээр би хоолойч идүүлэхгүй ингээ асуулт асуугаад баах юм яриад идэв шүү ер нь. Сайхан хоолой хоолой идэж аваад газар төхөн шүү. Дүүн болсон. Бас хамаагүй. Тийм үү? Болсон. Ямар сони. Ганцхан сайхан байна. Одоо юуны үеэр үлээ нэг чи нэг хотынханд үзээд илүү цагнаа настаа үзэж байдаг нэг юм. Манай юмыг хороох гэдэг ингээл. Тэгсэн чи биш үү? Хоол юм шиг юм. Тийм, хоол юм шиг. Мөн шүү дээ. Мөн билүү? Мөн. Манай нүүн дээр ихтлгүүр дээр гарахгүй гээд. Ихтлгүүр дээр шүү яг үнэ. Тийм. Ихтлгүүр дээр хоол юм шиг зогсоохгүй гээд очиж яваад боо юм болоод. Тэгээд дүү чинь үтсэн шүү дээ. Ханалт уулзтай ашиг. Хүн амьдрах гад би зүгээр бод гайхдаг. Хүн амьдрах гад хөлмөрлж явахад яагаад тийм хороод идэх. Тийм. Яагаад хороод идэх тэрийг би тэрийг аюу гайхдаг. Хүн амьдрах гад хөлмөрлж чинь залуучууд зүтгэх гээд амьдралаа босгох гээд ер нь заавал ингээл хизээ талин бох юм бол хизээ уус ингээд гიშгэ өгөх юм бол энийг харахгүйгээр хөлмөрлж байгаа мянган Монголын залуучууд байгаа. Бидний дэмжихгүй хийж яагаад юм хороод идэх юм бэ гэдэг үүднээс л миний зүг тус гал өөр. Тэгээд бичлэг хийгээл аа юм аа. Гэхдээ яг хотын дарагт болдох үед баярлж байгаа. Сувын адар тухайд байсан шүү дээ. Би нөө бичлэг үзэл яд шууд сувын адар оройн дарга хотын дарга постчил хоолны машинуудыг бүгдийг гаргах гээл. Ямар ч юм байхгүй. Дуртай газараа бай. Тэгээд эргээл тэндээ байж. Ер нь л тийм баг. Яг нэг хотын соёл моёл гэдэг утгаараа бас ингээд бүгдийн чөлөөтэй хийчихвэл тэр чинь ингээд замраагүй юм болчих واخ л та. Хотоор дүүн нэг юм цахин мэддэггүй юм болчих واخ. Тийм учраас бас ингээд юм хасаарлаад идэг гэж магадгүй гэж бодсон дараа нь. Тухайд бол тийм бодоогүй шүү дээ. Яаж наа миний ирэх чөлөөг өстө та нар ярихгүй шүү гэж. Гэхдээ ялалт байгуулад хоолны машин ажилласан. Одоо тэгээд хэд жилдээ орж ийн гэсэн үг энэ чиний энэ бизнес чинь. Одоо 3 4 жилдээ. Зөө. Анх манай дүү маань Солонгосоос ирээл нэг хоолны машин ажиллуулаад тэгэл тэрэн дээр нь би ингээл туслаад ханд ингээгээл рекламын хүмүүст дэмжлэг болоод ингээл тэгээс үлдээ хоёлаа ингээл хоолны газрууд ингээд нээгээл тэгээд хүмүүс яагаад монголчууд чиг сайхан би юу нарт хүнд аягүй хайртай. Тэгтээ хаач бас инээд тэгтэй хаа. Хаач бас инээгээл өө айлнаа шаарах. Ялангуяа би тухайд хинч намайг таньдгүй байхад ингээл зургийн дарга хийгээл явах чинь жинхэнэ тархи ажиллуулж хүнээс мгуулж байгаа байхгүй юу? Тэ? Тэгээ 100% тархи ажиллуул тэр их чи ингээл ороод нэг газар ингээд оронгууд танаа байгуулах чинь зураг авъя гингүүд үгүй л гэж ойлгомжтой. Тэнгүүд нэг юм их сууж байгаад ингээ харсан чинь хан дээр нэг юм аим гой урам зураг байгаа байхгүй юу? Тэгэл ингээд асуу сайн та нуун зураг мөр сонирхт юм тэгээ зургийн талаар малаар нөгөө дуртай юм ярингууд хүн чинь дуртай болоод ирлээ шүү. Жинхэнэ авьяас шаардаад байна шүү. Тэгээ сүүлд ингээд хүмүүс таньдаг болоод мэддэг болоод энэ зургийн дарга хийсэн чинь оронгууд л хүмүүс инээмсэлж ухтаал. Үгүй чи нөгөө юу гэд. Нөгөө шинзөө байна штэ гэх тээ. Чи нөгөө юу байна штэ. Дандаа бүтлгүүд нэг ямар юм юм одоо ах нэг удаа бүтлгүүд зохицуулна. За зураг ав. Замын цагтаа зогсоогоод
Өө чиндээ сайхан гар. За нэг удаа явчих. Аа. Тий. Ингээд би дотор тэгэл амар баярлах. Би өөрөө нэг хараад байгаа юм шиг шүү дээ тэр чинь. Хүмүүс намайг хайрлаж харж ийн гэдэг чинь гоё. Тэгэл ер нь боддээ. За энэ хүмүүсийн ард түмнийхээ энийг хайрдагтыг алчихгүй шиг. Ой хайрын дааж явна гэдэг. Хайрын дааж явна. Яг үнэ. Тэ задарчихгүй шиг. Буруу замаар орчихгүй шиг. Тэгээ болж өгвөл ухаан чадал хүрээд цаашаа хичих юм уу дахиад нэг гоё. Дахиад уус хийгээгүй шиг кино. Өөрөө хийсэн юм шиг юм яг чинь. Яг хаа мистер Чинзо кино хийсэн дүү. Мистер Чинзо. Тий. Хөөцөө. Тий, контент хийсэн. Аа. Тэгээ тэрнийхээ үргэлжлэл болгоод гоё драмын кино хий гэж бодож байгаа. Арт түмэндээ. Нэг хүний нэг юм хайрыг ингээд одоо тэр киног үзэл хүн болгоо хайр мэдрээсэ. Сайхан бүхнийг мэдрээсэ. Бодоолгаад толгоондоо ер нь баян бодоол. Одоо Чинзо маань гэр бүл Гэр бүл 2 хүүхэдтэй. оо за сайхан. Хүү охин. Хүү ах хоёртой. Өө ингийн сөжилсэн ямар гоё юм те. Хүүтэй том нь хүү баг нь охин. Ааха. Алив наад нөгөө үндсэн хондог. За хоолны дараа чи хоёулаа нэг сайхан. Шишдэгт нэг сайн хоол идсэнгүүтэй Чинзо минь. Эцэн дүүн 2 3-ыг идсэн баг. 3 шахуу идээд. Яана би одоо хил ам эдэрт эхэлтий шүү гэд. Мэддэг чинь гайгүй нуу. Гайгүй шүү дээ. Харин улам уран цэцэн болоод ирж байгаа юм шүү жий. Аа. Толгой дотор бүр ингэж явчихдаг шүү дээ. Тийм. Удаад 2 удаа шууд толгой дотор ингэж харахгүй заад ирсэн ингэж. Харахгүй л жиг. За. За авч. За сайхан бүхнэт л баха. За. Халуун цэврийн нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Польшийн алдарт Зубровка. Италийн 75 жилийн түүхтэй Reunit брендийг та бүхэнд танилцуулж байна. 80 гаруй улсад экспортлогддог, Америк, Мексикт хамгийн их зарагддаг ийм дарс байгаа. Энэхүү Итали дарс бол одоо чихэрлэг дарсанд дуртай хүмүүст бол яг гоё таалагдах ийм гайхалтай амт байгаа. Хүүтнээр нь уух юм бол амт нь илүү тодордог гэж байгаа. Танд таалагдах амт Reunit Итали дарс гэж. 30 жилийн аагаар чинь бол би бол зүгээр сонсохноо нэлээ их том ажлууд төлөвлөж байгаа юм шиг л сонсогдсон шүү. Одоо баг юугаа дахиж хийнэ гэсэн үү? Сэргээшээ дараагийн үргэлжлэлийг хийнэ гэж ах шиг байсан яасан. Энэ 100 сэргэж шин. Тэгж ах шиг байсан текст үз. Тоглоомын ер нь үйл ажиллагаа бүх юм эхлэе явж байгаа. Аа зөв. Энэ 100 сэргэж дөрвийг хийгээд яг одоо нэг хуучин манаар бид нар бас ингэ ярилцсан байх их нартай бүүнээр ярилцаж шинээр ингэж гоё хийя. Шинээр ингэж хийгээд тий. Үрмөцөөр ингэж яамаа яагаад одоо ингэ од гаргаж ирэхс гарах шиг юм яриа ингэж ярилцаад тэгсэн чинь онаах хөлөө одных чинь найз нь хэсэгс. Сэргээш гэдэг тэр юм чинь та нарын брэнд шүү. Тэр брендийг шал өөр болгочих юм бол сонирм биш. Яг тэрүүгээр ингэж бариараа гэж хэлсэн байлээ найз. Тэгээд бид нар тэрийг сонсчоод нэр тийм биш. Тийм. Нэг сэргээш нэг юм одоо юу гэдэг нэг юм гэрийн тон байхгүй бол гэр яаж харагдах вэ тий? Тэр шиг л юм болчиход байгаа байхгүй юу? Тэгэхээр ерөнхийдөө ингээл окей гэл. Одоо нэрээ үнэ наа чи бас үнэн шүү. Одоо зөвхөн жишээ нь тий одоо ардын элчээр гээл тэгтэл ямар гоё номерууд байла. Тэгэл наашлаад ингээд бүр ингээд 50 60 гээл явардаг шүү дээ тий. Бараг дахиад ардын элчээс өөрч киноны хэсгээс ингээд явхад мөн гайхалтай. Тэгэл дахиад наашлахад ам уур муур гээл ингээд наашлахад бүр гайхалтай юмнууд л гарч ирэх байх л та. Манайхан ч өөрсдөө аюу гоё сэтгэдэг хүмүүс тийм ээ. Тийм. Тэгэхгүй тэгээд хар харгийн юм хийчих шээ. Тэгээд хар харгийн юм хийчүүл нэрээ харгийн юм хийчүүл хүмүүс юу чи юу сэргээшээ хүлээж исэн чи юу гараад ирвэ гэх. Тий, нэрээ авахгүй байх магадгүй. Нэрээ авах шээ. Тийм. Тэгээд би бас бодсон баг. Монголчууд тийм сонин содон биш. Яг энгийн амьдралд байдаг. Амьдралд ойрхон зүрхэн ойрхон юм аа үзэх дуртай байт юм бэ. Яг ингээд хараад байгаа. Тэрийг хамгийн супер мэдэрчээсэн нь одоо та бидний дээдлүү ялтуу гэх юм. Түүн бол тэрж бодъё. Би зүг чирч магадгүй, буруу ширч магадгүй. Одоо тунхлаг тамир. Гайд магна. Яа тэр үгнүүд классик тий. Тий үнэн. Ямар гоё үгнүүд вэ? Ямар гоё нэ. Яг хөө тухайн үеийн нам засгийн нэг тийм даалгавраар заавал ийм намын юм оруул. Тэгээ заавал ийм юм оруул гэж дайрдаг л байсан байх. Гэтэ ингээд тэрийг яг ингээд үгээрээ ингээд өнгөд талт ухамсар тий. Лаг.
Би тэгээ бодлоо. Монголчууд бол одоо юу гэдэг Америкчууд шиг ч юм уу, баруунууд шиг ч юм уу, эсвэл Япончууд шиг ч юм уу. Тэгээ тийм сэтгүүд биш юм байна. Өөр тийм ертөнцтэй хүмүүс юм байна. Тэ ахуу одоо ахуун талдаа тийм хүний хайрлсан, инкрис, тийм логик утга санааг агуулсан тийм хүмүүс юм байна. Ер нь тийм уран бүтээл хийвэл их хүрх юм байна да. Миний хайрыг хайр гэвэл ээж аав хайр дурлал биш шүү дээ. Хүний хайрыг татахын тулд одоо юу гэдэг би таны хайрыг татахын тулд танд таалагдахын тулд би таны хажууд одоо юу гэдэг 5 жил гүгээл бүх юм чинь ингээд таны аян онц угаагаал таны юм ингээд хичээж эргээд нам хүнд байдалд ороход та бод. Миний мод дүүс 5 жил ахыг хажууд байсан. Тэ өнөөдөр дүүгээ татнаа. Алуу нэг өрөө байр авч үгүй дүүтэй. Миний одоо ингэж болохгүй бос гэл. Энэ хайр. Дүүн бол ингэж бод. Монголчууд яг энэ хайрыг л маш их мэдэрч хүлээдэг юм шиг байлаа. Тийм учраас ийм хайр мэдрүүлэхийн тулд бас ингээд дүүн боддیں۔ Гоё кино хийгээд бас 10 жилийн дараа, 20 жилийн дараа, 50 жилийн дараа үзээ те. Яасан гоё хайрын тухай, зүрх сэтгэлийн тухай кино хийгээд ойлгосоо. Идрээсээ би ч хаалт нөгөө. Зүгээр шүү дээ. Сайхан угсаа хаалгах ёстой шүү дээ. Тэгтээ ч боддیں۔ Ер нь тэгтээ Чинзогийн ер нь ингээд ийм тэгээ зориг, карьерийн зориг бол жүжигчнээсээ гэхээсээ илүүгээр ер нь найрагч талруугаа байд юм байна тий. Тийм. Ааха. Ер нь гоё. Яг би бол мөнгө төрөөл яг хүний амьдрал мөнгө хэрэгтэй л те. Мөнгө хэрэгтэй. Тэгтээ би мөнгө хэрэгтэй гэж боддог байсан үедээ би мөнгө сонгов. За. Би яг ажил сонгосон. Би их зүйлс сонгосон. Би тийм зүтгэсэн. Их зүйлстэй намайг турааж алаагүй. Үсгэж алаагүй. Надад амьдралын бүх ухааныг заасан. Манай оноох одныгч бол супер хүмүүс шүү дээ. Ялангуяа оноох бол зарчимж байдал те. Тэр чинь удаан ингээд нэг юм наана нэг мазардаг юм шиг мангар аим. Наана мазардаг юм бол цаана бол айхтар шүү дээ. Өглөө 8 цагт яг л байж байна. Тий, яг л байж байна. Чи энэ цавхыг энд тавьдаг бол яг энд нь л тавь. Энд их сонгодог байхгүй. Энд л тавь. Чамд Нямба тэр чинь. Нямба. Чамд би 20,000 төгрөг өгнөх юм бол яг 20,000 л өгнө. Илүү өгөхгүй дутуу өгөхгүй. Тэ? Одоо санхүүгийн хувьд ч гэх юм уу? Ярих хувьд чамдаа би энийг хийнэ ясхийн. Онох надад ийм л юм сургасан. Их одногч хоёр тий. Одногч бол үнэхээр сайхан сэтгэл. Тэр сэтгэл зүрх одоо юу гэдэг их студийн цоглох зүрх нь манай ихчтэй. Төлгүй яах вэ? Тий. Их студийн бүх уран бүтээлчдийн байсан уран бүтээлчдийн цоглох зүрх нь одоо миний ихч. Энэ нөгөө бүх юмны ухааныг олно. Столичны гэд Орс юм уу? тий, Столичны Орс одоо энэ чи Европ болон дэлхийд даяар чи ингээл Орс водка юу үлээ гэхтэл нэрийн хуудсан Столичны шүү дээ ерөөс. Смирнов Столичны. Смирнов би тэр харангуйтай ингээл байж байгаа шүү дээ. Одоо энэ Столичны гэдэг чинь. Тэгээд хараа Чинзо энэ яг албан ёсны их сурвалж эрхтэйгээр нь авъя гэх юм бол энэ QR кодыг уншуулад энд байгаа энэ зебра гэдэг энэ баркодыг ингээл хараад одоо шууд үл энийг үрэ мэддэг юм шүү дээ баркодороо. Тий ингээл мэддэг юм шүү дээ. Ингээл юу вэ? Алуу хөө. Юу энэ түгээрээд айл. Ингээс хамтлагаанууд явуулж илээ. Тэгвэл би нэг актер шахаад байгаа юм биш үү Шинзо минь? Зүгээр. Юу урдаа тавьчих тэгж байгаа сайхан зугуух. Ер нь нөгөө эхний 3 хундгаас хойшоогоо болвол тэгээ сайхан дур зоргоороо шүү дээ тийм ээ. Өөрөө явчих тийм дөө. Өөрөө явчих тийм дөө яг үнэ. Би ч одоо хамгийн сүүлд 8 сарын өмнө цагаар хамсан биш үү? Үцаа. Тийм лагер дээр найзында. Ер нь бол нэг хуугаад идэв юм уу? Би чи сая нэг би ч 9 сард хөлөө углаа. За я бас сар гараа хөвтээд. За. 2 сар 3 сар шахуу алкогол амсаагүй байж байгаа. 12 сарын дундуур нь 2 бие ууцсан чинь маргааш өглөө ууцсан. Хөл юм байна. Эргэс сэтрээд. Эргэс сэтэрч шít. Би уухаар болдгүй юм байна. Тэгээ тэрнээс хойш за нэг бие уусан юм байна. Дахиж уугаа. Тэгээ одоо яг хоёлыг сууж. Одоо бол гайгүй 5 сар болж шít. Хоёрыг нэг сүүлд таарсан шít. Доголцоо та анзаарсан. Яг энэ хажуулт. Тийм. Тэгэхээр чинь дүнгэж нөгөө хөдрөө босчихсон юм. Накагийн хүүгийн үсний найр дээр шít. Имч намайг загнаад уурлаа. Чи ч өтөр мэдрэл юм байна. Хөлөө уулчаад сар болонгуудаа босоод алхаа явчих юм. Чи ядаж сууг тайм аяг толохгүй юм уу? Тулах шаардлагагүй болох гэдэг шат. Йоо.
Гахаас натан таглаанд болсон хүмүүс 2 сар гарan болоод яасан. Яаж ийн гэсэн чинь одоо л нэг суг таяган дээр яваад нэг зөөлөг ишгшиндаа гэсэн би фитнес төмөрсөн. Танаа аав чи ер нь ямар хүн байсан бэ? Манай аав арми офицер хүн. За. Тийм. Тэгээд яг хөө сүүлдээ бас нэг 90-ад оны шуурганаар чинь хүн болгоны бизнес хийгээл юм хийгээд ээлэн хуваараа юм хийдэг. Миний ээж чинь болохоор багш. Насаараа багш хийсэн. Тийм. За хоёр дүү юу хийж байна одоо? Миний хоёр дүү чи одоо юу нөө хоолны газар ажиллаулаа. Хоёулаа тэр хоолны газар ажиллаулаа. Солонгос нөө сураад Солонгос боловсрол эзэмшээ сураад тэндээ үлдсэн. Одоо монголчуудын хэлээр харлаа гэдэг. Тийм. Сургуулаа төгсчөөд тэндээ үлдээ. Тэндээ бас ингээд хоолны газар ажиллаад. Тэгэл яхад манай гэр орооллын амьдрал чинь тэгэл бас чанга штэ. Тэгэл амьдралаа босгохын тулд хэдүүлээ карантинаасаа гоождаг. Усанд тэгээд гараа угаахын төлөө гээл тэгээд нойл дарахын төлөө гээл шүү гээл. Би чи энд ээж автагаа үлдээд хоёр дүү маань тэнд сургуулаа төгсөөл. Тэгээд энд ирээл одоо өөрсдийнх юм хийгээл. Шинцэн бол ер нь өөрөө бол зөвхөн Монголд гадагшаа явуулсан байна. Яг би тухайд бол гадагшаа явна гэж найз найзууд хэлдгээс явъя моо гээл. Тэгээд гадаад хүрээд ирээч би ингээд бүх юм чи хаяад. Би ч нэг ээж минь жоохон бие муутай болохоор ээж гэж чаддаг. Нэгдүгээр, хоёрдугаар би ч хоёр эмэгтэй дүү маань намайг авчих юм бол мэдээж энд ирж таарна. Энд ирчих юм бол за бас ажил төрөл яах вүлээ. Тэ амьдрал ах хүн яах вүлээ. Тэр хоёрыг чинь бас нэг тэнд нэг ажиллаулаад хүний нутагтаас нэг өөрийн гэсэн юм аа үзээд өөрийн гэсэн юмтай болчиход ирчихвэл хэрэгтэй юм уу гээл. Тэгэл ээж аваараа хараал гэртээ. Хараач явах уу ээж аваар хоол хийж өгöd би ажиллая гээл. Ажиллая хийгээд. Тэгэл ер нь нэг тийм Халуун цай ярианы нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Польшийн алдарт Зубровка. Халуун цай ярианы нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтран ажиллагчаар Францын Divine ажиллаж байна. Тэгэхээр зэрэг манай Divine сархтын утга нь бол бурханлаг гэсэн нэртэй ийм утгыг агуулдаг юм байна лээ. Тэгээд манай World Wine компани 30 гаруй жилийн түүхтэй World Wine компани албан ёсоор оруулж ирдэг. 5 удаагийн шүүлтүүр маш сайн дээд зэрэглэлийн спиртээр хийдэг. Энэхүү Divine сархтыг та бүхэн сар шинийхээ ширээн дээр сайхан тавиарай. Яаж ин дотор яаж ин? Халж ин. Нилээ халж. Ер нь ингээл дүүрээл дүнхтэл аргагүй ууцуулах гэж байна. Тэгтээ энэ зүгээр араа зүгээр алкогол болоод юу байдаг штэ. Одоо тань яригцаас уушлаарай. 5 бодол модч нааш харах усан штэ. Хараамаараа тэ бацам хагч хамаагүй усан штэ. Тэг чи ингээл бүжгэлдэгээс салахгүй нөхдөч чинь тэгэл нөгөө тэнд би яг тухайн үед нэг тэтэртэй нийж нэг найзуудтайгаа нэлээд амар уудгүй. Тэг хаяа татна. 3 сард нэг ч юм уу. Тэд нар бол 3 сард 30 татчих штэ. Би одоо наад яа наалах вэ тийм ч юм уу. Тэнгүүд тэр хамт энэ хамт хойш өөр. Энэ нэг тийм гоё нэг юм одоо юу согтолт өөр үед юм байна те. Зөөлхөн ба. Тийм байна. Зөөлхөн байна. Согтолт өөр байна. Одоо нэг юм тэг нэг сайн шүүлтүүртэй төвдөө болохгүй. Тий, сайн шүүлтүүртэй архинууд чинь ингээд юу яадаг юм бэ юм. Зөөлхөн. Тийм байна. Хэдийн өндөр гараастай байж гэсэн бас зөөлхөн ордох юм хэлээ. Тэгэж би зүгээр анзаарсан шүү. Шанзаа зүгээр нөхрөлийн үед ямар бодолтой байдаг вэ? Ер нь хэрэг олонтойгоо хүн биш юу? Би бол ямар ч хүнтэй ер нь аргыг олчихно. Аргыг олоод харьцчихна. 5 минутанд л нэг 50 жил ч юм уу 5 жил найзлсан юм шиг болчихно. Ягаад тэгэхээр би чи өөрөө сайхан газар өссөн. Атмаа ах нартай. Тэгээд дээр нь нөгөө үйл ах нар гэж нэг сайхан гараад байна шүү дээ. Одоо даймаа гэдэг. Бараг та даймах мамахыг мэдэх баха. Надан клуб бийдэг гэсэн. Би бол таныг бол мэдэн жоохон бах юм. Та харсан байлоо. Тэгэхэд очиход анаа хяах галаах гээл. Жүжиг чинь ташгүй ахын хөвгчтэй юм уу? Би чинь жоохон шүү дээ. Бахтөргийн уртлын 6 дугаар байран шүү дээ. Тэнд чинь манай ах их байдаг гэсэн баггүй юу? Манай аавын дүүгийнх нь. Тэнд чинь наадам байсан. Тийм, тэнд чинь наадам клуб. Тэнгүүд манай үейлүүд чинь бид нар шам багаас нь хамт өссөн. Тэнгүүд нөө даймка гэдэг 6 дугаар байрны даймка гүүш. Тэгээ бид чинь наадам яв. Наадам дээр хойно ирсэн шүү дээ. Тэгээд тэнд очингууд та нэг байсан ба. Байсан. Таны санаж байна.
Ах нар тэгжээс бид чи бүгд жоох хүмүүс юм чинь 3 4 дугаар ингэ жоох. Энэ нөгөө хиний юу жүжигч ах юу халаах малаах улсын аваргын тийм юм. Тэгэхэд би ингээд харчаад ваа чи утгааж юм тунгай юм бор амар өсөлт юм шиг. Тэгж мэгээ төшөлтчтэй. Тэгээд дараа нөгөө сүүс мөс олоод ингээд ингэсэн чинь та ингээд хаад нөгөө кино мань хийсэн шүү дээ. Анхны нөгөө таны кино нөгөө яах тоглолт уунахтай тоглолт. Тэрийг үзчихэд би жүжигчин болсон байх гэж ойлгож байсан. Энэ жүжигчин болсон юм байна. Кино найруулдаг болсон юм биш тэгээ. Тийм тэгэхээр би нөгөө таны бүр таавал намайг мэдгүй. Би ч бүр жоохноос мэдж байгаа. 3 4 дугаар ингэсэн. Тийм байна тий. Таны мэддэг гэсэн байхгүй юу? Чи тэгтээ бас актер юм аа. Бүр тэр хар багын юмудаа ингээ санаж л байдаг тий. Тийм. Ер нь бол санах хой бол гайгүй. Мартах юм бол мангах хот мартна. Бол эргээд мартчихна байхгүй. Ямар сандаа одно гэсэн чинь энийг юмны хажууд хүн дагуулж өгдөхгүй л тамиг юм мартаад бүгдийг хальж утгаад өгөх юм. Наад юу хайчваа чи наа баримт хайчваа гэдэг удаач өгөө баримт ажиллаж. Баясаа. Хөөе наач однээс нөх баримттай юу баримт өөпс. Гойс мартах юм бол мангах хот мартна. Мартахгүй юм бол өстой хүчсэн чи мартахгүй шүү дээ. Ер нь нөө экстуци ах их нартай ер нь хамгийн амар пактла загнуулж исэн чинь ямар түүхээ байдгийг. Хамгийн амар одоо пактлаад. За онаахт бол хамгийн амар пактлаад загнуулж исэн юу? Онаах нэг цааш нь роял руу авдаг байхгүй юу? Crown За санаж нөө одоо 10 онд ч манайх чи босын явдлын зураг авалт гэхээр 10 онд байхгүй юу? Royal Crown цааш нь ваа бол бидний хах тэрийг хараад пүү шок. Ийм гоё машин байд юм уу гэж манай. За ачлаач та хам. Аль чиндөө хоёул хоолнд явчих тэргээл юу явлаа. Хайлс руу яваад аглах их чийж гэдэгс. Тэгээд хоолоо аваад хоолоо игээд ачаал. За болгоомжтой юм дурчим мөрчөө байв. Арын сандалтай нөт сэргийн ногоос ав бидэн штэ. Ногоос автаа хоол яг арын сандлаа урагшлуулаад буш урдлын сандлаа урагшлуулаад хардна гэж тавиад уугаад. Тэгээд солид үүдэн дээр хурж ирэл алисында боо адагалж маа гэдэг яарад ягаач тэр хооронд яарсан юм мэдгүй маяг л нөгөө яарахтаа юм авсан чинь цааш нь машин райс арьсан бүрээс суудлын арьсан бүрээс нөгөө талтаа нөгөө хаана шүү дээ хаал онгоолгууд ингэдэг юм болон байгаа шүү дээ тэрийн хуутах таа яг хуут ингээд 25 кг-ийн хоол надад яг 250 г шиг санагдсан дгөө. Тэрийг ерөөсө буулахгүй байж тасч гээд. Аснаа харж хөлөө навшаа. Тэгээд тест араас. Тэгээс араас хацруулж өшгөлчих үедээ гэж бодоод тест. Манайх яг цагаат болохоор бас тэгдгүй юм билээ. Хутгүй юм билээ. Манай нөгөө ах бол тусан штэ. Нөгөө ах бол зүгээр танк гэж юм яаж нэ гэж тусан штэ. Хамгийн том нь тэр оногт нэг тэгж амар загнуулж байсан. Яа. Гэтэл харин биз дээ тэ яа. Тэгээ яасан тэр хүмүүс салооны юу тэгээд надаас юу авах вэ? Миний хоёр чихийн юм уу? Тэгээд өөр янсан бах уу? Аглах толгоор чинь чихэн дээр нь буудаад. За. Тоглолтын дээр нэг хийм буу хэрэгдэг гэсэн баг. Тана. Хэрэг чихэн дээр нь гэсэн бохгүй нэг тоглолтод агадах өөрөө тэгтээ яг тийм би боцсон хаалах дараагүй баг. Магадгүй тэр хохонд гацдаг байсан бохгүй. Тэгээ дараагүй байж хаад нэгс буудаг бохгүй. Яг тэр дах дээрээс ингэ шуумаар ингэ өгчдөг бохгүй. Яраа буудахгүй ингээ. Тэгин чи тэр үед тэр дах шуумаагүйгөө аглахын буунч буудаагүй. Ороо тоглолт авсан чинь зөндөө чи буу муугаа зэнэглээчтэй ямар хэцүү юм бэ? Энэ янз ч болдгоо юм уу? Энийг шалгалтаа хандаа чи буудахгүй ах нэг эвгүй л ороод штэ тайсан даймаа. Би нөгөө буугийн маа. Сони юм да би одоо яалчгүй 5 сум хийсэн байхгүй юу? 5 сум хийсэн юм да гэдэг наагалсан. Чихэн үлдэс нь жижиг өрөө штэ. Тэм дотор хойлохна. Чихэн дээр буусан. Ингээд миний чих түнгээс халах гээд тэр готлаа бол наа гэж. Аллаач. Тэгээд маргааш өрнө гажгаар нөгөө маргааш нэгээ тоглолт эхэлж байгаа шүү дээ. Тоглолт эхлэхэд нүур амаа будаал гэсэн. Би нөгөө тэрийг жижиг мэдлээ шалгаад юм уу яваад өргөөр нэг шалгаж яах толрооч. Тэгж нэг хахад нэг алуулж ийсэн.
Тэгтээ мэдээж ингээд нэг бас нэг хэрэг тайрсны бас нэг хүн лимчи бас нэг хэд хоног бас нэг жоохон эмээдтэй тойр цухтны үсттэй тийм чинь 12 оны харагдахгүй шүү дээ ингээд. Алах. Гэ тоодон дугаараа бодсон юм. Чинөө гэдэг дуудангууд нөө өрөөнд дууд үнэрс аль байхгүй нэлж байгаа хэлж гэдэг. Чиндах байхгүй нэ. Ажи алуу инг гэж хэлээд цаатгандаа гэж. Тэгээ тик нэг за ингээд. Одоо ихч нэг амар загнуулсан болохоор тэр бол яалч юм нэ бүрөө. Нөгөө юун дээр Эрдэнэтэд тоглолтоор явж байгаа. Би ширээг аваад энэ зүүн мөрөнд чөтгөр байдаг байхгүй яг үнэн байхгүй. Би ширээг аваад ийш явдаг байхгүй юу? Явдаг аа. За. Гэрэл унтсан шүү. Тоглолт дуусаад банк гэж хоолны үдэгдэл сорилдоод. Тэгээ би ширээг аваад ийш явдаг. Эндээс жүжигчд гарч ирдэг байхгүй юу? Жүжигчд гарч ирээд тэмүүд эндээс НМК нэг сандал, хоёр сандал гаргаж тавьдаг байхгүй юу? Тэгсэн чинь яг тэр Эрдэнэтийн тоглолт, Эрдэнэтийн тайз тас харахгүй. За. Гэрэл унтрахаар мөн юу ч харагддаг. Хин ч юу ч харагддаг. Тэгсэн чинь банк гэж гэрэл унтдаг. Гүүчч ширээг аваад ийш явчихлаа. Нөгөө жүжигчтэй урдаас. Жүжигчтэй урдаас. Яг хүүти. Тас гэж. Нууцтай галт пүнк гэл. Яа. Чи яаж байгаа мэ гэж гарч хаад ингээд яг ихчийн дуу. Тоглолт явж байгаа. Тоглолт явж байгаа шүү дээ. Тэгэл гэж харахгүй байгаал бид хоёр манаас ингээд тэгэл барах үү чи яа маа гэл. Тэгэл би нөгөө хүлээж зүгүүж ороод станц бол нэг барьцсан гэж ихчээ зүгээр үү. Гэлөө өрөө багс чигээр нүдний сан бол. Тэгэл барах чи яаж байгаа юм. Чи яаж байгаа юм. Баха бэст юм. Би ингээд яагаад 40 тоглолтод иш авч орчоод ганцхан зэрэг дээр иш явж байгаа. Бус даймгуудын тоглолтын дээр гэрэл унтрахад харахгүй. Гэрэл дээрээс хүмүүс харагддаг. Эрдэнэч тас харахгүй. Тэгээд ихч гарч ирэл чи угаасаа юу ч сурахгүй юм байна. Чи юу ч чадахгүй юм байна. Чи инх хариуцлагыг алдчихэв. Бүтэн тэр барьгаад би юм л сүнсгүй юм шиг. Чи яг юм бэ. Юу юм бэ? Тэгээд ихчигээд болохоор хөрх харин толгойн өгдөг юм. Уучлахгүйгээд яах юм? Би толгойн зүгээр болохгүй шүү дээ. Тэ? Тэгэл нөгөө улам тайрлж байгаа юм чи. Дахиад хичээл ингэхгүй юм шүү. Хондохгүй юм шүү. Тэгсэн мөртлөө хэрэлцээр байгаа л намайг Европ авч. Аваад авчиж байгаа. Дүү авч байгаа. Энэ хүүхдийг авч байгаа. Тэгэл нөгөөдөл нь ингэн хэрэлцээр гал намайг өмөрөөл авч. Халтаа гаргаад тахад л. Ээж хүү ирч юм шиг. Төрсөн ихч дүү ирч юм шиг. Эсвэл хорвоод та хоёр ингэж хамт байх ёстой шүү энэ жилүүдэд тэгээд. Тэгээд ингээд тэр ингээд Эрдэнэтэй тоглолтын сардаас одоо ингээд хэцүү байжгаад яаж нэг юм ихчихээ учрыг олж нэг аргыг нь болов. Тэгээд хөдөөнөөс хот руу орж ирэл яасан дахиад тоглолт эхэлж байгаа юм шиг шинэ тоглолт. Тэгэл зөндөө айлын нуруу бариад. Надаар бариулах дуртай миний ихч чинь. Биш нөө гайгүй барьд юм чи. Тэгэл бариул яжсэн чинь тэгэл ямар ч уургүйгээр надад хэлж байгаа юм шиг. Нөх ингээрээ болохгүй шүү. Хариуцлага гэдэг чинь 1 дойл 1 секунд 1 минут. Ийм юм дээр л хариуцлага алддаг. Тэгээс хариуцлага гэдэг чинь 10 жилээр алддаг. 20 жилээр алддаг. 1 дойлоос олж амьдрсан. Яг үнэ. 1 секундаас олж амьдрсан. Тэр бүх юм хянамгаа бай. Бүх юм. Нөө яг танд хойлоо түрээс өрөмний өрч ийм юм чинь. Ялчгаанччаал энэ тэнд очоод бүч гэж эсвэл юм мэдэл нэрээ гайхалтай хэлж шүү. Одоо ямар 10 жилийн алдаа гэж байхгүй. Үлжсэн тий. Тэр чинь алдаа шивс. Яг секунд дойл гэл явж байгаа шүү. Нэг дойлын алдаа чинь 10 жилийн алдаа. 20 30 жилийн тоглоом бол явчих. Тий, яг үнэ. Тий. Яг одоо ингэж лэрсэн. Тэгэл яагаад би болдгүй юм бэ? Би тухайд ингэж бодсон. Яагаад би болдгүй юм бэ? Яагаад би ингэж тий үүдгүй ингэ дандаа юмд ороод сахилахгүй тал бужигнаа л гэж явд юм бэ гэдэг. Тэр нэг хүн надад амар сүнүү хэлсэн байхгүй. За. Би тийм бэлэг шаргал бик ахыг тань штэ. Талигаач болдог. Тийм, талигаач. Тий. Би ч 2 дугаар курсээс сахилгуудаа тэгчил номдоо суухгүй бужигнаад нөө рэп бүжиг гээл таван бодлын нөхдүүдтэй сайхан гаруудтайгаа нийлээл хичээлээ суухгүй бужигнаад явлаа. Тэгээд Тамирах эдний ангийнхан чи намайг дуудал
Ямар гоё байсан энэ ах. Одоо ингэж эргэл бодонгууд те тухайд амар ядаргаад байгаа. Хүний амьдралд оролцоод идэр одоо юу юм уу гэж Идэрч ямар амаатай. идэрч ямар хамаатай ухааны боддог байсан чинь одоо хоёроо хат тамираа хатар чи юм уу яг хичээлдээ суух байгаа юм бэ өөш гэл те. Барих хатар чи хичээл хичээлдээ явуул та. Төрсөн ах шиг хандаад байгаа. Тэгээ бодонгууд те яг ингэ наа төрсөн дүүшгээ ингэ бодвол төрсөн ах шиг хандаад бүх юмд нь санаад аваад тавиад нь ш. Тэгэхэд бэкэх надад чи нааш та. Эндээ чи буруу замаар яваад байгаа чи хаа мэдчихэж байгаа. Хаа анзаарч байгаа. Ингэж ярьдэн ш нөр Тий. чаа мэдчихэж байгаа. Би чаа анзаарч байгаа. Гэхдээ хүний сонголт хоёр хүн байдаг байхгүй юу? Сайн хүн, муу хүн. Чи сайн хүн байхгүй юу? Чи өөрөө сайн хүн байж бити муу хүний дүр тоглоод байна. За яа хандаа. Өөрхөн гоё дүртэл бай. Юу лээ. Би ч нэр ээжийн сайн хүн. Ээж авдаа тусалдаг, үнэ малаа хариулдаг, тэ гэр оноо цэвэрлдэг, хоёр дүүгээ хоолж өгдөг, тэ хоёр дүүгийнхээ хувцсыг угаад гэр оноо цэвэрлдэг, хоолонд хийдэг, цөөвөн бууз хийж чадахгүй юм байхгүй хийдэг. Тэгэл мусан авдаг, гэрээ цэмбитлэн цэвэрлдэг, хичээлээ сайн хийдэг. Яагаад гинт ийм сонингууд мулган болгоос одоонуудыг игээд ингээл буруу замаар юуаас баг мафиад толгой саша билом ухааны модель гэж үүрэг. Өөрийгөө. Тэгэхэд нэг тийм импакт авчихсан шүү дээ. Тэгэл за болохгүй маань даа гэл. Яг тэгэл тухайн үед ээж сургууль дээр уйлаад би ч яг хөөгдөд би 3 хүүхэдсэн. Маш 2 ч хөгдлөө. Аа. Тэгэл за юм байл томоотой бай. Томоотой сайхан ер нь бай. Тэгэл хүн зөв зам бодвол зөв зам ухаарал эренгүүд чинь ингээл багш гол дүр өгөөл. Жүжигчин гол дүр өгөөл. Гол дүртэй бол гой тоглоо яж юм. Темп хурж ирэл. Экспорт очиад байгаа. Тэгэл экспорт дөрөнгөд анх орж. Үу яс өндөр хүү. Алуу чи ингээд гэх юм оруулаад ингээд зөв зам явангууд бурхан ивэж харилт штэ. Одоо энэний зөв бодлын дэвшлүүлээгээл сонирн богод Үнэн. Яа алуу бас сайхан ярьж шүү. Тэгээд магадгүй би бас буруу замаар тухайд тэгээд буруу чивжсэн бол тантай ингэж ярьсахгүй л байхгүй. Магадгүй 5 муудалтай аргач болцсон. Өгөөл шоронд орсон. Тэгээд зодоонуудээ гээл тэр хүний хувь тавилаа хүн хамт байх хүмүүс гэдэг гайхамшигтай. Тэгэхээр би нөө түүний анх нэлжсэн шүү дээ. Би баярлдаг. Баттай хамт байгаа намайг төрсөн сайн хүмүүс болгонд би баярлдаг. Энэ хүмүүсийг гомдоохгүй тул тэг тийм амар мөнгө дөрөөгөөл амар бэлэг хүмүүс баярлуулж чадахгүй ч гэсэн нэг өдөр дуудахад заахаа. Нэг өдөр ингэт окей гэж. Ингээ бэж. Гэж боддtiin дүүн. Халуун цай ярианы төлөвийн ерөнхий ивент төгч Польшийн алдарт Zubrovka. Fireball нь анх 1980-ад оны үед одоо Канадад Seagram компаниас хүйтэн өвлийн үйлрэлд биеийг халаах зорилтоор согтруулахундаа хэлбэрээр бүтээгдсэн ийм ликер байгаа. 1989 онд Америкийн одоо компани энэхүү Fireball-ийн маань эрхийг одоо формулаг худалдаж аваад тэгээд тэрний ардаас бол хойд Америк даяар бол хит болж ирсэн түүхтэй ийм алдартай ликер байгаамаа. Fireball. Би хоёул хит татчих ба тий хаа. Бахан ярен дундаа. Оо сах тий. Шинжлэх ухаан. Одоо ингээд ярианаас чи ингээд анзаарч явахад Шинзоор нэг тийм сэтгэлээр ингээд унлаа гэхэд нэг юм айхтар төвлөрөөл удаан бариад явдаггүй тэгээд сэргэлтийг хурдан авдаг юм шиг санагдлаа л да. Ер нь тэгдэг үү? Ер нь тэгдэг гэж боддог. Ер нь тэгж одоо юу гэдэг нэг том асуудал тохиолдоход унаал, хямраал яаж эндээс гарах вэ? Энэ асуудлыг би ямар нэгэн аргаар яаж хурдан шийдэх үү гэж дүн боддог. Зарим хүмүүс бол ондоо ингээд тэр асуудалтайгаа нүүр тулахгүй бас зарим нэг зүгээр зүгтчихдэг. Асуудалтайгаа нүүр тулдаг бас хүмүүс байна. Шанцаа хэлнэ үү ер нь? Ер нь зүгтсал тулаад байсан гэж. Шууд урдаас нь ингэсэн дээ. Асуудалтайгаа нүүр тулаад. Ер нь бол тэрэн зөв. Би бол тэгдэг. Ямар нэг асуудал гараад янз бүрийн шууд л тусдаг. Тэ одоо янз бүрийн явах юм. Одоо жишээлбэл одоо ингэж бодонгод бас багын тийм анх бид ч 7 дугаар ангид арх ууж байгаа баригдаад хүүхдүүд мэдгүй арх ууж байгаа баригдаад тий. Тэгээд захирлын урлаараа ороод боо юм болоод чи мээ үүд ээж захирлээсэн байхгүй. Бодохгүй юу. За
хаваа эдрийг би эхлүүлсэн юм аа гэх юм бол хөөч. Уус хөөч. Тэ? Мэдээж ээж намайг авч өгдөө ш тодорхой. Мэдээж тэнд байгаа гайтай эхлүүлсэн юм уу, болд эхлүүлсэн. Тэд хөөч. 2-3-ын хөөгөөд ингээд ухааруулахын тулд ийм үйл ажиллагаа явагдах нь ш. Тэнгүүд юм. Би гэлж төрсөн хүүхдээ хөвөл Хөөнөз. тий. Өөр сургуульд очиж явж шин. Тийм үстэй. Агш хүүхд сахирлын хүүхдээ агч юм гэвэл гэвнэ. Гэхдээ эцсийн дүн дээр өөрийгөө хилчилж чинь гэдгээр миний нэг өөрчилж байгаа баг. Би сэтсэн юм аа гэл. Шот. Би сэтсэн юм аа. Би тэгсэн юм аа. Ер нь дүн буруугаар шууд хэлчихтэй. Ер нь тэр нь чамраад агш нар ч гэсэн алдаа гарах юм бол шууд би тэгсэн юм аа өмнө уушлаараа. Тэр нь асуудал шууд нүрд болцсон тэр. Асуудал гарах юм бол шууд нүрд цухтаад ингээд холдоол ингэх юм бол эргээд тэр чинь карманд дагдаг байхгүй яа. Тий. Лоо шиг дагаж штэ карман. Өдөрч нүгүүд дагаж штэ. Бариалаа өдөр дүнг гэл. Дүүн бол тийм бодлоо. Үнэ. Улам нэмэгдээл байна л та. Нэмэгдээл гэсэн үг байхгүй юу? Асуудал улам нэмэгдээл. Тэрний орн үнэ уушлаараа. Эстэ нөгөө ял шийтгэл хүлээ. Үнэхээр буруугаар хүлээ. Асуудал тавиад хариуцлага хүлээ. Ингээд тэр нь зөв. Энэ одоо юу гэдэг миний зарчим бодол. Тийм шүү. Ер нь тийм шүү. Үнэ. Ялцчих واخхой. Тэгэхгүй тэгэл тэрнээс таар зүхтагаал ингээл нэг тийм ягаал ингээл нэг хуушгнаа тий. Одоо ингээл нэг хоёр найз муудчлаач гэсэн тэгэл нэг уулзахгүй боддог штэ. Говь түнхаал тий. Унахаад за чи наваа ингээд тэгээ үстэй. Юу бол гэдгүй ш. Ой чи наш руу хаана дууд ирэл хамт хоолмол тий. Талж байгаа маялаад. Чи битээр хилдэд ер нь угаасаа хилдэд хааваачихын. Гэтэ тэргүй нэгнийхээ оршуулган дээр зогсчих тийм үстэй. Тийм үстэй хаа. Тэр намайг үзий ядаад ингэсэн ч гэсэн тэрний оршуулга болоход би тэрэн дээр зогсчих л биш. Тэр миний оршуулган дээр зогсчих л байхгүй. Тийм ээ тийм. Үзий яддаг ч гэсэн тэр хүн эргээд үсний дараа миний мууч хинзаа сайн хүн байж бодголох. Тийм байж тэгэл одоо амьд дээрээ тэрнийг чи олгоогийн тал. Чи чамтай авч яа тийм. Тийм шүү дээ. Муухай. Чинзогийн ер нь хар багын одоо хэлхээтэй явдаг байсан найз хэн бэ? Одоо миний багын хэлхээтэй явдаг байсан найзууд гэх юм бол одоо тэгээ 5 буудлынхан байна. Мөнөө вэ, нар мөнх. Тэр чинь багасаа нийлдэг байсан. Нар мөнх байна, ээгээд найзууд байна. Бүрнээ номоо гэл рэп хүчгэлдэг. 90-ад оны үеийн одоо 90-ад оны сүүлийн үеийн салхихгүй нөхдүүд нь бид нар шүү дээ. Тэгээ рэп хүчгэлдэг. Тэгээд 10 жилийн сайхан найзууд байна. Яг нь дүүн бол нэг тийм олон нэг тийм бүжгэлсэн найз заал юу юм байдгүй. Тэгвэл би боддیں۔ Зүрхэндээ одоо би ингэ хүн зүрхэндээ хайрлаж байгаа хүн ээ. Тий. Хайрлаа. Би ямар одоо ингэ хэлхээс том зүрхтэй бурхны ч юм уу аллах ч юм уу Иесус биш шүү дээ. Би чинь жижигхэн шүү дээ. Энэ том огторгуу дээр жижигхэн хүн баггүй юу? Тийм учраас би яг намайг тий иргэн тойронд байгаа хүмүүсэл гоё хайрлаа. Дүүгээ, ээжигээ, аавыгаа, миний багын хэдэн найзууд, тий, миний ангийн хүүхдүүд, миний X-Studios production болоо. Гаднаас одоо юу гэдэг намайг ингээд үүний сайн намайг найзууд орж ирнэ шүү дээ танилцаал ингээд. Найз нөхөд ахч нар орж ирнэ. Мэдээж сайхан хүүхдэнтэй сайхан. Одоо сайхан хайрцсан бүгдэнтэй. Тэгээ бодлоо хүн болгоны хайрлж тийм тий. Худлаа ингэж ярьж байгаа шигсэн тэгэл ясрын дээр гудамж явж байгаа өгөн төртөл тэгэл хаа гэл момын өргөөл тий. Явчихдээ штэ хаал хүртэл онгоолгож өгөөл ядарсан эмэг хүртэл түшээл ингээл. Тэр чинь өөрөө чамайг өнөөдрийн энэ гоё хүмүүст ингээд гоё ингээд хайрлагдаад явж байгаа Шинзоог л бүтээж байгаа юм чи. Магадгүй бах тий. Тий. Магадгүй. За эндээс дараагийн хамтлагаа явнаа Шинзоо минь. Тэгээд одоо байна. Тийгээ сайхан. Энэ Divine болохоор нөгөө түрүүний ярьдаг энэ манай World Wine компанийн маань одоо яг аль биесээр оруулж ирдэг энэ Франц водка 5 удаагийн юутай шүүлтүүрээр дамжсан. 5 удаагийн шүүлтүүр гэхээр одоо ойлгомжтой байгаа шүү дээ. Шүүлтүүрээр дамжсан ийм сархад тэгээд сахилахгүй таад нэг юм асууж байгаа. За 5 удаагийн шүүл энэ усын шүүхрээр юм үлдээд байна уу?
Одоо нөгөө нэг юу л юм шүү. Одоо миний ойлгож байгаагаар бол бүр улам гоё ингээл шүүгээл Шүүн гэдэг нь эсвэл миний ойлгож байгаа шал өөр юм яваад байна уу? Би болохоор зүгээр ингээд нөгөө арц шүүдэн штэ. тий. Тийм л ойлголт байгаа байхгүй юу? Би ч гэсэн нэг наадах гэж. Хоёр ачкаас тавар ойлгох гэж юм ойлгож байна. Яа тийм бол бензин шиг буцалгаад өөр бодоход идэм болов уу? Ойлгох гэж байна гэдэг чинь. Чат GPT-г асуу яхаа. Асуу за. За. Дэвайна нэг амтлаа сайхан. За сайхан идэ. Халуун цай ярианы нэвтрүүлгийн ерөнхий ивент төгч Польшийн алдарт Зубровка. Оросын алдарт столичны брэнд халамцаар нэвтрүүлгийн ивент итгэж хамтран ажиллагчаар ажиллаж байна. Тэгэхээр зэрэг столичныг бол одоо манай Монголын ард түмэн бол андахгүй сайн мэднэ. Одоо бидний аав, ээж, өвөө, эмээгээс авахуулаад за тэрж бидгийг хэл энэхүү столичны брендийг бол дэлхийд даяар Орос водка гэдэг нэрийг өнөө хүртэл амжилттайгаар авч явж байгаа. Нэрийн дархлан гэдэг шиг одоо өнөөдрийн хүртэл одоо Америк дэлхийд даяар болон Европод Орос водка гэхээр л хамгийн түрүүнд столичны бодогддог. Ийм водка сархад байгаад ингээд та бүхэндээ хандаж хэлэхэд яг албан ёсны эрхтэйгээр нь яг юм бол энэ дээдлийг нь QR кодыг уншуулад тэгээд за мөн энэ талд нь бас баркод байгаа Zebra Select компани маань албан ёсны эрхтэйгээр Монголд оруулж ирдэг юм шүү. Тэгэхээр та бүхэн яг ориг нь авъя гэх юм бол яг энэ хоёр таних тэмдгийг уншуулаарай гэж зөвлөе. Столичны авах сайхан гоё мэдрэмжүүдийн шиг ингээл аваад явах ч бас сайхан. Тэгэхээр зүгээр азгүй юм биш үү? Тий яалаа гэж. Тийм бол Яг үнэ. хайртай хүмүүс минь бүгд байна. Тэ? Сайхан ажиллаж юм хүссэн юм аяж юм. Тий. Унахад өргөд босгох бүх хүмүүс байна шүү дээ. Тэгэхээр бид азгүй юм биш. Шинцоо ер нь юунд хайрлахгүй хөрмөг зав чаддаг гэж юм. Хүүхдтэй. Аха. Тэрнээс би чинь хаяг би чинь хуц авдаг хүн шүү дээ. Манай хоёр дүү чинь л намайг хуцалдаг шүү дээ. За. Одоо энэ хараа энийг ч манад ус юунаас Японоос авчиж өгсөн энэ өмдий чинь. Би чинь тийм сонио. Энэ одоо энэ цамц шүү дээ. Энэ ингэж сэтрээд ч юм уу ингэж урагдаад ойдлах ямар ч боломжгүй болоод үнсгийн харахгүй бас үед нь за нэг цамц олж өмсөе даа гэж боддог. Аа. Тийм сонирн бөгөөд тэр эсвэл курт бүр ингэж ханц татагдаад яаж яваа. Тэрний дараа за одоо куртээс олё. Энэ тийм сонирн. Манай хоёр дүү ажилтдаг юм шиг намайг харж байгаа. За энэ гутал нилэм мууж байгаа. Энэ цамц нилэм мууж байгаа юм байна да. Аль нэг цамц авч Би өөрөө юм авч өмсөхгүй гэх. тий энэ мэддэг тий энэ өөрөө юм авч өмсөхгүй угаасаа гэд. Яагаад ч өмсөхгүй вэ? Тийм сонирн хүн шүү дээ. Найз төрчихөөд Болоо шүү дээ. Улаан гэл наа бүртээс хэлээд өөр гоё өмсөлтөө өнгөд. За нэрээ бас тийм шүү гэдэг маргааш мартай. Ой машин чи арай бас тийм байна уу юу? Машин гайгүй. Гайгүй юу? Гайгүй. Яацсан гэдэг л бас Яасан? мэдгүй. Тэг мууж гэрэт лөө. Мууж гэрэт лөө. Шинэрийн машин энэ. Яасан миний машин. Хөгжилтэй Хаад тэгчин даа би тэг үнэнгээл л би одоо тоглооч би улаан яриаг. Тэр чинь миний оролцоотой хэвдэл биш. За. Намайг зүгээр зогсож хад хурж мургиж байна. Тэгээд тэр куперийг хагалж байна. Аа. Таяа. Тэнгүүд би хүүхдээ ингээд таны хувард ингээд суулгаад тоохонгод тэр хүүхэд манай хүүхэд тэр машины юм хууг татаж магарч байна. Би биш үү үстэй. Тий. Шистэ. Тий, тэд гадны нөлөө. Гадны нөлөө, дандаа гадны нөлөө. Тэнгүүд энд хажуу сууж исэн байна. Эндээс юм авахтаа тэр иргэдэг имийг хуг цахаа ичиж байна. Чи зүгээр тэр тухайн яг хэргийн газар байгаа л болохоос. Яагаад болохоос би яг тэрийг хуг цохоод эвдээ дуугийн Тэрс байхгүй. би тэгээгүй байхгүй. Тэгээгүй байхгүй яхаа. Тийм үстэй. Тий. Тэр миний буруу биш үстэй. Биш л юм байна. Тэгээ надруу тэгдэг юм. Чиний машин тийм, чи тийм болгосон. Чи л тэгдэг үстэй. Чи үстэй юм хайрлаж чадахгүй гэдэг. Би тэрийг хайрд нэгэд хүн орж ингүүд за энэ битүүрээрээ энд ингээд одоо холдгоороо гэдэг. Тэр бас мангаш тий. Тий. Тэр чи хин бит шинж мэдэх юм мэдэхгүй юм чинь. Гэхдээ манай мөөжг бол юмыг бол бас сайн давслаа шүү дээ. Харахуулаа яа. За хүрлээ авах бол заавал за тэгээд Хүрдэх 10% мөхөд 100% бол. 100% болгоно.
Фантастал гэж юм. Мөөж байх хүлээ хоёрдугаар нэг хүн хувь зүгээр нэг юм жижигхэн идэ нэг юм жоохон юм ингээд өгөх тэгээд цэцэг төлөөл ингээд уулнаар цаад болгоод Шинзогийн ер нь одоо ингээд ийм тухгүйддэг орчин ер нь юу ямар орчин байдаг вэ ер нь? Жоохон шууд хинчээс тухгүйддэг орчин гэх нь одоо ер нь нэг тийм энерги мэдрээд идэв. Ороод ер нь хоёр юус натах болтос байдаг. Юус натах бол байхгүй. Юу санагтаад тэрэндээ байх юм бол асуудал үүсдэг байхгүй. Тэгж аягүй бол олоод асуудалд орсон. Орж ирсэн учраас юу санагдах юм бол тэрнээс хүний яриа шиг юм уу эсвэл энэ яриа мэрэнд бол тухгүй санагдахгүй. Ягаад гэвэл тэр чинь хүний өөрийнх нь имиж штэ. Тий. Өөрийнх нь яриа өөрийнх нь харьцаа юм чинь. Тэнд нэг юм энерги гэж үйт юм байлээ. Дүүд мэдрэгддэг. Тэнгүүд болж байл. Одоо жишээ нэг юм андуурсан нөхдүүдтэй яаж харьцах вэ? Одоо ингээд чиний онгоо чи ингээд явсаар байгаа сүлдээ явсаар байгаад ингээд нэг юм Чинзо гэдэг нэг тийм бүтлэн хазаасан юм шиг имижийг ингээд тэгээ түрүү хоёлаа ярьлаа шүү дээ тий. Яг тэрнтэй адилхан алуу. Яна дүүн амар халаад шүү. Зүгээр. Харагдах байдал ямар вэ? Харагдах байдал бол яг нормал л байна. Нормал байна. Тэгэн гот нэг юм жоохон хүмүүс нэг жоохон үеийнхэн чи нэг тийм андуурсан нөхдүүд тааралдвал чи ямар хариу ярьдгүй? Ууралдгүй эсвэл бол зас яах вэ гэж хайчдгүй. Одоо ингэдэх одоо жишээлбэл одоо физикс мэдсэнгууд нөө чи нөгөө бүтлгүй чи зөөштэй юм лээ штэ тийм ээ гэл би чимээгүй энийг л харахад би усахад уус хараас ойлгомжтой юм чи. Бос чирхэр өгнөхөрөө байгаа. Тэглэж би тэр одоо намайг одоо бас тэрнтэй Монгол заалцах жоохон хаашаа тий одоо тэгвэл энэ тэнд гараад тэгээд чи тэрнээр ингээд шацаагаа тий шацаа бүтлгүүгээ өөцгөө өгшөө тий мангаш тахаа нэгдүгээрт мангар хоёрдугаарт би одоо тэгээд хүнтэй муудцаал тэрнтэй чи намаа бүтлгүү илээ мэлээ чи намайг тийм яах юм байхаа шаал юм тэр хүн үзэл бодлоо л илэрхийлж магадгүй тэрийг ойлгохгүй хүн ч ойлгохгүй юм байна намайг чиндаа нөө чиндаа чимэг өнгөрөх юм байна тийм үстэй чи хүн ухааны асуудал. Тий. Тэгээ дээрээс нь бас нэг юм чинь бас нэг юм ёс зүйн асуудал байгаа байхгүй. Хүнд нэг ингээд яах вэ тэр дотн нэг юу гэж ярьж болно шүү дээ. Тэгэхгүй би тэгэл тэрний төлөө тэгэл жаамаа би өөрөө юу байдалд орно шүү дээ. Өөрөө хогийн байдалд орох байхгүй. Би тэгэл дүүн бол тоод юм да. Яг тий хүн болгоны л үзэл бодол өөр хүн болгоны л амьдрал өөр хүн болгоны л ар шарн шиг өөр шүү дээ. Тэ хитрхи хит их зовлон ч юм амьдрал тухаарсан хүмүүс тэгж ярихгүй байх уу? Хит юм мэддэг хүн бол тэгж ярихгүй байх. Тэгж бодтой. Хит юм үзсэн, хит их гологдож шилэгдэж, хит их доромжлуулж ч юм уу амьдрал тийм их юм үзсэн бол тэгж ярихгүй, хүнийг доромжилж ярихгүй байх. Тэ? Тий. Дотроо удаалгын мөн чиндээ авч энэ гэж ч юм уу. Тэгэл өнгөрн. Тийм юм үзээгүй хүмүүс л ярьдаг. Гэхдээ тэднийг үзүүлэхийн тулд би нэг чимээ яах юм. Тэгчл юм үстэй. Уулын эргээд мартсан шүү дээ. Тий. Нөгөөдөр чи гэхэд санахгүй ш тэр хүн. Шиндуудаа тарсаа санахгүй. Тийм ээ. Тэгж хэлнэ ч мэдэхгүй. Тийм ээ. Тэрийг буруу гэдгээ ч мэдэхгүй, зөв гэдгээ ч мэдэхгүй. Гой тийм оцорол хэлсэн байхгүй. За тийм ээ. Яг үнэ. Тэгэл чи намайг тэглээ. Чи намайг. Ер нь бол тийм бидүүн хэлдэггүй хэрүүл урал хийгээд байхгүй. Тухайд 18, 19, 21, 22 тод сайхан үед бол болчдөг байсан юм. Уулын эргээд биш бас нэг бата бокс мос тоглолтыг гац хоёр зогтдаг бас өөрийгөө онгорё гэж бодож байгаадыг дараа нь ахуулаад ухарсан шүү дээ бас. Тийм. Тэрнээс үлдээ бол тэгдэг байсан. Тэгээ сүүлд ингээд өөрөө янз бүр үзээд янз бүр амьдралыг туулаад гэх юм. Тийм юм байна. Өнөөдөр ч юм уу маргааш ч юм уу хүчих амьдрал дээр хин нэгэнтэй муудалцал хин нэгэнтэй янз бүр болол тийм үү. Захан хайлах нэг хайлаад захан амьдрах нэг амьдрал амьдрах нэгэнтэйгээ сайхан амьдрал инээлтэй таниалдаад баяс жаргалтай. Гэхдээ магадгүй 100 жилийн дараа Чинзо гэдэг хүнийг хүмүүс хараад үе энэ хараа канон одоо бид нар вангангуйг тэ бүгд мэддэж шүү дээ. Яг тэр шиг тахгүй Сүхбаатарыг бид нар бүгд тэр хүн юмаа үлдээ
Дүүн бол хийж бодож байна. Тэрнээс одоо бол хин нэгэнтэй ирэлдээд би тэндээ муу яг үнэндээ би тэнд муудалцал юм шиг намайг видео бичлэг хийгээл тавьчихна өстэй. Тий. Яг үнэндээ. Тэр би өстой сошиал хүлээ болно шүү дээ. Гिचээ юм уу? Гिचээ өөрөө яа гэж муу банд бас юу юм уу гэж манайхаа чинь. Өө тэгээ барьж аваад Тийм барьж аваад наваа шийдсэн юм сан тавь. Тэгээ бас тэгээ тэр бичиж байгаа хүмүүс чинь буруу биш байхгүй юу? Зүгс тодлол хийж байгаа юм чинь тийм үстэй. Тийм ээ. Тэс хүн болгоны үйлсэл бодлоо. Өөрөх үйлсэл бодлоо хүн болгоныг тааруулна гэж байхгүй. Аав тэгдэг байсан байхгүй. Жохон. Миний хүн. Чи хүн болгоны үйлсэл бодлоо чи таарах хэвээр. Чамд таарна гэж бол байхгүй шүү. Юу яг ясан дээр ингэ боцсон нэр юм. Өнөөдөр би таны үйлсэл бодлоо таарах хэвээр байхгүй. Би энэ залууг үйлсэл бодлоо би таарах хэвээр. Тэ? Таны ярьж байгааг би дэмжих хэвээр. Энэ залууг би дэмжих хэвээр. Зүг. Буруу юм ярих юм бол би тэрийг айгуу гэвтэй нэр хэлэх хэвээр. Жишээ чи ийм байхгүй. Тэр хүний уурлахгүй бол хөндлөхгүй бол хүмүүс тэгдэж шít. Шат бол зөө. Шат дүрлж шít юм. Зөө ингээд яриад иддэг үстэй. Заавал 100 болох гээд. Дүүн бол тэр үслүүдээс хол байдээ. За. Яас амар их юм ярьж тий. Угаасаа ярих гэж орж ирсэн юм шиг. За авч. За. Эднийг юм гоё бас танилцуулна Чинзо. Хараа энэ Fireball гээд энэ ликор аахгүй юу? Яг ингээ хүүтнээр нууд юм бэл ликорыг. Тэгэнгүүт хүүтний одоо ингээд гадаа аим хүүт бидэг штий. Ялангуяа нэг өвдгийн зураг авалцчих бас л гөөмөн Амар штэ ёо. аим шанс шалгадсан штий. Өвдөг чичирнэ шүү дээ. Тэр үеэр яг энэ Fireball-ыг зүгээр ингээд шот маягаар тав гэдэг юм бол маш богинохон хугацаанд биеийг халаан. Тэгээд манай энэ киноныхан зураг авалтанд хөдөө энэ хүүтэн байдаг хүмүүс бол энэ бол яг төгссөн идэглээ. Тэгээ угаасаа нөгөө нэг ингээл энэ шиг амар ихээр нуух риск юм аа. лико. Тэр амар ихээр нуух биш те. Өөр жоохон нуу. Одоо ингээл нэм шотоор нь гоё бие халаагаад сав гэж ганц татаал богино хугацаанд биеийг халах зориулттай энэ анх Канадад үйлдвэрлэгдэж эхэлсэн юм ликор. Одоо тэгвэл халдсан байгаа хүн бол бүр шатах юм шүү. Халдсан байгаа хүн бол бүр шатах юм шүү. Бүр шатах юм шүү. За энэс нэг ойлгоо амтлагаа явуулчих та тий. Яа Fireball. Хоёлоос амар хольж чинь. За явах юм. За явах ба. Ямар байнга Амтлаад яваа юм чинь. Амтлаад яваа юм чинь. Амтлаад яваа юм чинь тийм ээ. эдээний дижиг хайрлаж хурд гэдэг байгаа шүү дээ. Яг үнэ. Тий. Хайрлаж хүрсэн юм эргээд хайрлаж ордын гинэ. Хайрлаж орсон юм чамаа одоо юу гэдэг хэрүүл сорол байлгадаг амжилттай байлгадаг гинэ. Тэгэхгүй одоо ингэ одоо арх ухтай хүртэл би уу чаддаггүй за тэгтээ яах вэ? Бати чамсан уусна. Яама. Эргээд нөгөөд гэж юм хариугаа өгдөг гинэ. Амсаар даяах таны нэвтрүүлэг тасан санаж байна. Тийм. Амар гоё уудаг, тастаас уудаг гэл ингэ. Тийм. Яг ингэ тос ууж байгаа юм шиг уудаг юм уу? Даяар сүр аюу гоё ууж байгааз. Тэгээд би тэгэд одоо юу гэдэг соёл нэгдүгээр хоёрдугаар тэр энерги гэдэг баг. Энэ арх гэдэг юм. Арх энерги. Энийг хогийн юм уулаадаа гэж уух юм бол хогийн л болно. Яг үнэ. Энэ сайхан идэх хүртэж байгаадаа баярлж байна гэдэг уух юм бол сайн сайхан л болно. За Fireball хоёлаа нэг сайхан хүртэж аваад. Одоо ингээд нэг юм аг зэргийн зөвгийн балтаач юм шиг тэгсэн хэрнээ энэ нөгөө синамон тэгсэн нэг баг зэргийн ийм халуун ногоотой юм шиг нэг ийм сэнгэлсэн ийм гоё амттай. Тэгээд ингээд таг гэж ингээд хурдан халах зориулттай. Ийм манай Mongolian Star Distribution компани бол аль бие ёсоор оруулж ирдэг юм шүү манайхаа. За Fireball-ыг бас та бүхэндээ гоё юм байна. гоё санал болгоод тийм ээ. Ингээд баг ингэж явсаар гад энэ Fireball чи хэдэн градус юм? 33 гэж байна. Тийм байна. 33 градус гэж байна. Тэгэхээр хоёул хүмүүс ингэдэг штэ. Чанзо. Одоо бүр төгсгөлд нь хоёул нөгөө нэг 90 юнит гээд гоё энэ цагаан виногоо задлаад гоё наа чи хэдэн градус гэж байна? Дуусах штэ. За 90 юнит чи юу юм бэ? Хэд гэж. За энд 33 түрүүнийх чинь 33.
Хоёул өндөрөөсөө явсан шүү дээ. 37 Шууд 40-оос явсан шүү дээ. 40 37 чинь Тэг, ингээд баг 200 градус юм уусан юм шүү. Тэгээ юу хайгаа дуусгнаа сайхан ингээд. Чанцаар ярих нэр үнэхээр гоё юм байна. Гоё юм уу? Тийм байна. Тийм байна. Би цаанаасаа л яриа нэвтрүүлж үздэг байхгүй юу? Аха. Зөндөө үзнэ. Зөндөө олон дугаар мэднэ. Тэгэхэд цаанаасаа гоё юм байна. Хүмүүс хэлээд идэв шүү дээ. Галаад чамтай ярих гоё юм байна. Сайхан юм байна. Нэг тийм цаанаасаа нэг тийм сайхан юм байна. Гоё юм байна. Нэр тийм юм байна. би яг ингээд Чанцаа яг Яриа суугаад юугаа ер нь манай найзууч тийм натаа буу хаалаа суух бас их дуртай байдгийг. Би ер нь яг юм зөв нэвтрүүлэх форматыг олцсон юм шиг гэдэг. За л урдаа тавьчих. та яг зөв юм олцсон юм байна. Гэхдээ нэрээ Тийм. Та яг тийм хүнээс түүх мэдэрч асуудаг юм байна. тэгээд суугаад юм яриад буу халаад нөгөөдгөө сонсоод тэгээд уралдаж ярих үедээ уралдаж яриад эн чи ер нь ингээд заримдаа ингээд би ингээд хүний яриа мараг ингээд таслаад шууд ингээд даваа очдөг байхгүй ингээд тэгээд тэгэнгუთ нөгөө хүний ярих ирээдүйн улам байж уулч өөрөө гэдэг үстэй. Тийм шүү. Уулч чи ер нь ингээд уралдаж ярьдэн штэ. Тийм шүү. Тэ? Хин чанга дуурж ийн, хин эмоцтой байна. Тэрийн хэрэг сонсдоо шүү. Юу яг үнэ. Тийм шүү дээ. Одоо манай мөөжгөө арилчих штэ. Өө мууж ах. Just юм дээ. Мөөж галаа хоёр нээдүүл. Зэрэгцээ арилчих штэ. Тэгээ би бас боддоо шүү хаа. Яг одоо хэлчихье тийм. Би Монголын урлагт амраахтай хамт явахыг хүсдэг. Кинонд явахыг. Би фантастик амраахтай явахыг хүсдэг. Тантай хамт явахыг хүсдэг. Оо ямар гоё юм. Тэгэхээр хүсдэг гэдэг нь байнга биш. Нэг уран бүтээл хамт хийхийг хүсдэг гэсэн үг шүү. Хийхийг хүсдэг. Тамираахтай амраахтай тантай. Хүсдэг шүү. Ер нь хэлчихье. Оо за ямар гоё юм. Цаг зав нь Туудахгүй хийх байлгүй те. цаг зав нь таарад ингэх юм бол дүүдээ бас хэлээрээ. Дүүн үнэхээр бас цаг зав таарах юм бол окей асуудалгүй. Тийм ээ тийм те. Дүүд нь бас гоё санаа гарч ирээд энийг таал хийж чадна гэж бодох юм бол дүүнтэй холбогдно. Дүүн тань руу яриа шүү за. Тэгэлгүй яах вэ? Өнөөдөр гихтэл манай Чинзо маань бол яг л цагтаа орж ирж ер нь цагийг бол ер нь сайн барьдаг. Сайн. Аха. Онон гэдэг хүний яс суулгасан зарчим шүү дээ. Зарчим. Аха. Экстүцийн захирал онон гэдэг хүний яс суулгасан зарчим чи одоо нэг нь танд харагдлаа шүү дээ. Тэр Тэр орж ирж байгаа шүү дээ. Яг л орж ирж Яг л орж ирнэ. Онооч л ерөөсөө энийг бүгдийн зас. Эмоцийн чинь бас яг ингээл одоо эмоцт ингээд ороод ажиллаж исэн хүн ингээд надад хэлж байгаа байхгүй юу? Амар яг цагтаа таардаг. Яс юм а хийдэг. Амар экстүцээс бэлтгэгдсэн хүмүүс амар лаг. Тэг. Унаахлаа. Хүмүүс бол оноог ийм алаа маазардаг хүмүүс ингээд ойлгоод байгаа шүү Тэ. дээ. Тэ. Алаалдаг тэ. Одоо бүх юм дээр маазраал энийгээл явжээд хүн аагүй. Ард нь байгаа хүүхдүүдийг ард нь байгаа тэр үеийг бүх хүмүүсийг одоо сургасан унаах юм да. Хүмүүжил сургасан. Хүмүүжил сургасан. Оо яг Хүмүүжил сургасан. Аа. Үнтэй яаж харьцах вэ? Цаг яаж барих вэ? Ажлыг яаж хийх вэ? Яаж яс байх вэ? Тэр нь сурж байгаа хүмүүст бол маш төвөгтэй. Аа. Маш хэцүү. 5 минут хоцрох шүү дээ. Тиймээс амьдрал шаардлагаар 10 минут хоцрох шүү дээ. Оноох яг 8 цагт ирсэн хүмүүс. 8 цаг 1 минутад гүрүү чатан дээр яач ба? Хүмүүс хинхийг мэнхийг магадгүй тэгж бодож магадгүй. Үгүй байхгүй. Эдгээр чинь ингээ яг доотлын үеийг сураад байгаа байхгүй. Яс болоод байгаа байхгүй. Тий. Гэр хороол төссөн. Парта одоо 0 сууж үзээгүй надад 0 суух аргыг хүртэл зааж шин. Бус татах аргыг хүртэл. Тэр болгоны наривчлан заадаг. Яг одоо бүдүүлгээр ярьж байгаа учраас яг төв 0 сууж хат хажууд нь бааж хатна гэж араас уухгүй шүү дээ. Тийм ээ тийм. Тийм. Яаж одоо юу гэдэг бүх юмыг ингээд зааж өгч байгаа байхгүй юу? Хойлоо юу ярьж байгаа юу орчоо. Би яст амар Яг нөгөө нэг юу л байхгүй да. Мэдээж нөгөө тэ экстүцээр чанагдаж гарч ирсэн уран бүтээлч. Өнөөдөр Чинзогийнхоо цаг баримталж яг орж ирж байгааг л би харангуйтаал за нэрэл энэ залуучин экстүцийн залуучтай гэж би бодоод байж байгаа байхгүй. Тэгэхээр энэ чинь нэг талаараа бас айгүй гоё уламжлал байгаа байхгүй. Тэр продакшнаас сурсан зүйлүүд хариуцлага. Тэгэхээр та тэгж бодож ин гэдэг чинь тэр хүмүүс тэгж хүмүүжлээ. Тим стандарттай зүгээр нэг жил биш. 30 жил явсан баг. Тийм.
Тэгжиж та бодсон байгаа. Бодож штэ. Би одоо X түүцтэй нэг өвлийн нэмсгэлийг нэг 2 удаа би хийсэн байдаг баха. Тэгтэл одоо тий энэ 30 жилийн хугацаанд би 2 удаад X түүцэд өвлийн нэмсгэл хийхдээ би ойлгоцсон байна шүү дээ. Мэдэгдсэн байна шүү дээ. Би бас яг тэр тогоонд энэ 2 жил гэж чанагтаад үздсэн байна шүү дээ. Одоо өчтөгдөг байсан шүү дээ. Одоо ингээд нэг сцений үзэгдэл аваад аглах хөт хоёр орж ирж байгаа юм л да. Тэгэн гот биш вэ гэж буцаа гаргах гэсэн. Хоёр ингэхгүй байсан. Ингэ зүг аа. Бол буцаа дахиад заа гэдэг байхгүй юу? тий. За яах вэ? Тэгж хийдэг юм. Тий. Яг чистний болгодог. Сонио. Мөн тэгдгүүстэй за тэгээ болчихно гэдэг. Тий одоо нэг юу ячдаг штэ ингээд жоохон сэтгэл хүрхгүй байсан ч гэлээ. Тий. Элээ ингээд за тэгтээ одоо дараагийн удаа бити ингээрэ гэдэг ингээд үлдчихсэн. Тий. Одоо их шул тэхгүй. Тэгдгүй. Тий. Яг бүр тийм байсан. яг бүр яг ингээд зарчимдаа хүргэн. Гайхалтай. Би өстой сайхан ах иш нартай. Яг зүгээр нэг талаараа тим айхтар юм өндөр хариуцлагатай, тим айхтар өндөр шаардлагатай продакшнд яг нэг ганц хоёр бүтлээрээ дуудуулж исэн өөр газар бол чам шиг харин тэр чинь акцент өвшний бодоод орж юм биш үү? Тэгтээ та бас бодохгүй нөө тэр өндөр шаардлагатай, тэр их цензуртэй, тэр юм тэгсээ хүрдээ гэж чинь би бас слава хараа. Одоо ястаа халж байгаа. Биш халгаараа яах вэ? Ер нь халгаараа маазраад байна. Жаа өөрийгөө өнгөрөөгөөд ер нь жоохон магтах уу өөрийгөө. Маазарч байна шүү дээ. Өнгөрөөд за одоо яах юм баа гэж нийлдэл. Бүр ингээд согтоод ингээд ирэхээр бол яах вэ? Харчин унтадах уу? Харчин. Ер нь энэ тасаж унахгүй. Найзындаа сахаас уу штэ. Одоо миний найзууд мэдж байгаа юм чи ормоор бүгдийг хансаад өгч юм. Тэгэл нэг яг 9 цагт эхлэхэд 12 ирэхэд би унтаад тэд нар үргэлжлүүлээд 4 үрдэг байхгүй. Мэддэг. Шинжлэгийн орыг тусна ингээд бэлтэж өггээд. Тэрнээс өөр баар ч юм уу одоо юм хөмдгээс уу штэ. Ингээд оронгууд за одоо уус наа чи явна шүү гэд мэддэг. Өөрөө мэдхээр уусаа очтё шүү гэд. Тэгэл жоохон үүрэх юм даа. Цаанаас нь явлаа шүү гэж гараач. Тэгэл за. Одоо яг нэг гээд за харилж байх боллоо гэж. За. Ингээд Адамцэрийн нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч хүрэлцэж ирсэн сайхан дотроо онгоод нэг угуу сайхан буу алсан Жанзада маш их баярлалаа. Одоо ингээд хоёулаа ингээд өндөр гараасаас доошоос гараад энийг амсагчаа. Хамгийн сүүлд нь 90 юнит дээр ирлээ. 90 юнит маань бол одоо манай Адамцэрийн нэвтрүүлэгтээ хамтарч ажилладаг Италийн 75 жилийн түүхтэй дэлхийн 80 гаруй улсад экспортоор гардаг ялангуяа Мексик, Америкт бол хамгийн их борлуулалттай ийм вино байгаа. Тэгээд ойлоо гоё виногоо тулгаад дуусгая. Өндөрлөе төгсгөлийн үгээ гоё Шанзотаа үлдээ тийм. За. Одоо би ингээд ухааны юм ярьж болохгүй. Яг өөрөө бодож байгаа хэлий. Ухааны юм ярьж байгаад бодлоод буруу зүрх ярьчих шít. Энийг эндээ хайртай байгаарай. Угсаа энэ хорвоо дээр сайнны туйлгаж авахгүй, муугийн туйлгаж авахгүй. Алдаж ондог амтан гэж байхгүй. Тийм болохоор нэг нэгэндээ хайртай байгаарай. Энийхэн төлөө гэсэн сэтгэлтэй гарна. Айстопын боогийн хэлдэг өстэй. Ямар ч хүний сэтгэл тий заавал нэг сайхан сэтгэл байх хэвээр, сайн чанар байх хэвээр. Яг тэр шиг. Би бас тэрийг сонсчод ингэ бодож ирсэн. Ирээд Германы болгооч алуурчин ч гэсэн сайхан сэтгэл байдаг л байна. Тий. Сайхан намайг хайрладаг та нартай баярлалаа. За манайхаа сар шиндээ сайхан шилдээрээ. За. Ийм сайхан үрстэй ингээ буйна өгцөө явцаа ээж байгаа. Найз нь бол одоо мартаагүй нэг ч өдөр байхгүй. Магадгүй одоо ингээ харж идэг бол ээжтэй л маш их байж удаа одоо хүмүүс намайг амар сайнаар ингээл хардаг. Ерөнхийдөө хөвчлэн амар
өдийг хүртэл юм гоё сайн нэртэй одоо аюу талархдаг. Гэхдээ нэг л алдаа гарах юм бол би бүр амар дэвслүүлнэ гэдгийг мэдээд байгаа юм. Яагаад чи би юу нэг сошиал хүмүүсээс амар айдаг. Би Монгол улсын иргэн биш ээ гэдэг юмыг яг одоо энэ хүмүүс нэг одоо хүртэл ойлгоогүй хүмүүс ахаа зөндөө байна. Тэгээд би бас энэ нэвтрүүлгээр хэлж байгаа. Яагаад гэвэл миний их зөрчигдөд байгаа болохоор би зүгээр өөрийнхөө төлөө үг хэлж байгаа. Тэр энэ нэгний төлөө биш. Ер нь бол шилжчихж байгаа л одоо энэ орчин үеийн хүүхдүүд банд нарыг харахад л юм шилжчихж байгаа л банд нар л шүү дээ.